энэ чинь маш том бизнес байхгүй тий. Маш том бизнес. Тэгээ бизнесийн зарчмаар яваад ингээд эхлэхээр бас бизнесийн зарчмаар нь хөгжүүлэх гэсэн улсууд гараад ирж байгаа. Энэгээр мөнгө олоод байна, энэгээрээс амар баяжаад байна гэсэн эмчнэрч байна, компаниуд ч байна. Энийг өнгө муугаар ярихаас гадна бас сайн талаас нь харж болох байхгүй. Тэр хэрэгслүүдийг үнэхээр хамгийн сайн чанартай. За тэгээд нөгөө сүүлийн үеийнх нь манай эмчнэр яг хэрэгжилж чадчих байгаа юу? Манад ижил мэргэжлийн хүмүүс нэг нөгөөгөө хүлээн зөвшөөрөх шаардлага байдаг. Тэгээд нэг нөгөөгөө сонсох шаардлага байдаг. Манад бас харьцангуй гайгүй болж байгаа. Бүр ингээ би лаг гэдэгчж байгаа усуд гайгүй шүү дээ. Тэд нар чинь одоо бас арай нэг соёжээд дээ шүү. Бас дахиад жижиг эмчээрч гэдэг юм уу жинхэнэ нөгөө резидентээр ч юм уу эмчээ харахгүйгээр бас л яг адилхан Монголоос бүр 7 дараа юу онш өгцөн шал худлаа юм өгцөн бас тийм кейсүүд байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар нөгөө улс орондоо эмнэлэгтэй гихгүйгээр үнэхээр яг үзүүлж байгаа бол эмчээ сонгох нь чухал юм байна гэж бас хараад байгаа шүү тий. Midcast эрүүл мэндийн мэдлэгийг хүмүүст. Завьяловская Алтай. Айлви магнитаршан. Өдрийн 100 хувийн хэрэгцээ. Сайн байцгаана уу эрхэм өнөд үзэгчдээ. За ингээд манай Midcast подкастын маань ээжит нэгэн дугаарыг та бүхэндээ хүргэж байна. За энэ удаагийн манай зочноор Монгол Японы эмнэлгийн дүр сонжлогооны тасгийн эмч, за тэрээр төрийн захиргааны удирдлагын магистр, тэргүүлэх зэргийн эмч, хавдрын төлөх эмчилгээний олон улсын сургагч багш юм аа. За баярлалаа. Хүрбаатрийн Батэрид гэдэг. Тэгээд баярлалаа их сайхан танилцуулсанд. Монгол Японы эмнэлэгтээ ажил ороод одоо 3 дахь жилийнхаа нэрийг үзэж шүү. Юу юуг 2 жил өнгөрсөн байна. Тэгээд 2 удаагийн эмнэлгийн ажилчдын баярт очсон байна. 2 удаагийн шинэ жил тэмдэглэсэн байна. Тэгэхээр чи яг ингээд 2 дахь жилдээ ороод явж байна да. Тэгээд их сайхан том эмнэлэг шинээр нэгдсэн. Тэгээ одоо бас хавдрын тусламж үйлчлэгээ, хавдрын онцлогоо эмчилгээ хийгддэг болцсон. Тэр эмнэлэг дээр тэгээд бид нар чи одоо ингээд хавдар судлалын эмнэлэг дээр л бүгдээрээ ингээд бас ажлын гараагаа эхлээл. Тэгэл тэндээсээ ингээд том эмнэлгүүд рүү одоо очиод бас тусламж сурсан одоо зүйлсээ түгээж байгаа эмчнэр зөндөө штэ. Тэдний нэг нь болж явж байгаа юм. За тэгээд бас манай Монгол улсад одоо энэ хавдрын өвчлөл бас нэлээд бас баггүй их тохиолддог. Тэгээд тэр сурсан зүйлээ бас гадаадын хэдийд орнуудад ингээд хийгээд явж байгаа нь одоо их сайхан байгаа. Тэгэхээр одоо гадагшаа ингээд онгоцсон цугаал нисэл тэнд очиод ингээд эмчилгээ үйлчлэгээ үзүүлээл ингээд явахта надад одоо энэ 20 жилийн хугацаанд те итгэж үзүүлж исэн, эмчлүүлж исэн бүх хүмүүсээ эхнээс нь боддөө шүү дээ. Тэгээд тэднийхээ ачаар хамт ажиллаж исэн хүмүүсийнхээ ачаар надад итгэж үзүүлж исэн, надад итгэж өвчтнөө илгээж исэн тэр олон хүмүүсийн ачаар л эдийн зэрэгтэй эмч болжтэй гэж боддог шүү дээ. Тэгээд энэ өнөөдөр ингээд гоё юм юутай ирсэн чинь чи бас юм гоё хувцастай. Танаа их ажилт юм уу те? Тийм, манай ихч ч одоо нөгөө Мямарын UNDP-д ажилладаг байж байгаа. Надад ингэж бэлэг явуулсан чи хоёлоо өнөөдөр бүр яг таарчлаа те. Энэ бас яг Мямарт явж ирсэн те. Буурма гэдэг улсад очсон байна. За. Буурма гэдэг. Чиний чинь Мямар юм байна шүү дээ. Нэг чинь Буурма гэдэг. За. Тэгтээ нэг улс шүү дээ. Нэг улсыг хоёр өнөөдөр бүр тохиол бүр ингэж бүр ярьсан юм шиг. Тэгээд би айгу хүний анхаарал татах гэдэг ингээд юм гоё. Энд чинь ингээд лам ороод ирвэл суучваа. Төр нийгэм шашны зүтгэлтэй орж ирээ суучваа гэж суухаар тэгсэн чинь гарч гайхлаа шүү дээ. Гоё л гангал харагдаж байна тэгээд. Энэ ямар ус гинэ? Сая юу аяатад гэж байна. За энэ гоё Монгол улсад зарагдж байгаа аршаануудаас хамгийн их магнитаар Завьяловская Алтай гинэ. Тийм онцлог аршаан байна. Аршаан байна. За ингээд гоё ярьслагмаа сайхан болтгоо тий. Газтай ус шүү дээ. Газтай усыг манад ч одоо 9 туг гэл шин Завьяловская гэл өшөө чинь ямар л нэрийг мартаад байна. Гэтэл ийм газжуулсан усууд их. Тэгээ манай улсын нөгөө бас нэг хожирт тэгээд усууд тэгээд ер нь ингээд уснууд гой болоод байна ш. Одоо ерөөсө гадаадаас ус импортлох шаардлагагүйгээр гой усууд байна л да. Гэхдээ яг одоо ингээд хөрсөргөлтэй орноос хүрээд ирсэн байна. Энд чинь Алтай улсууд чи одоо манай энэ Алтай хангаа саяны гээд шүлгэн дээр гардаг. Яг энэ Тува Казахстан явах замд байдаг тийм Алтай улс байт юм лээ. Би машинаар мотоциклээр явж үзсэн л дээ. Тэг үнэхээр байгалийн гоё. Тэгсэн чинь эргэж ирсэн хойно ингээ харсан чинь дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй хуурай замын нэг байсан юм билээ. Маш гоё. Тэгээ одоо ингээ Баян-Улгийн аймгаар, мөн Завхан аймгаар, Увс аймгаар ингээ цаашаа хилүүд арт суурьаар, цагаан толгоогоор, ташаантаагаар ингээ гардаг юм байна л да.
үнэхээр гоё байгальтай юм байна. Тийшээ одоо ингээд хашаа байгаль нуур явахаас гадна ийшээ Баруун аймгаас цаашаа ингээд машин унаа мотоцикл ундаг дугуйтай ингээд гараа явах юм бол тэр байгалийн үзэсгэлэн бол одоо багтаад ханшгүй тэндээс ирсэн ус юм байна шүү дээ. Ууч. За манай монголчуудын хамгийн их айдаг өвчин бол хавдрын өвчлөл байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо айхтар өвчин байна. Тэнгүүд би таныг бол яхаар бол нөгөө хавдрын яг онцлогооны чиглэлээр хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байсан. Тэгээ бас баггүй хугацаа 10 хэдэн жил ажилласан. Тэгсэн 13 жил болсон байна. Тэгээд яг хаа миний ажлын гараа чинь дүүргийн эмнэлгээс эхэлж ирсэн. Тэгээд дүүрэг дээр ажиллаж байхдаа бас онцлогооны чиглэлээр ажиллаж байсан. Компьютер томографи тухайн үед ховор байсан баг. Тэгээд компьютер томографи дээр ингээ онцлогооны ажил хийдэг гэж байгаа. Дараа нь хавдар судлалын үндэстнүүд ажиллаад тэгээд сайхан хамт олонтой ажилласан байна. Тэгээд тэндээсээ сурч мэдсэн зүйлээ одоо хүртэл ингээ ажиллаад явж байгаа. Тэгээд яг үнэхээр одоо манай бас хавдрын чиглэлээр ажиллаж байгаа том эмч хэлж ийсэн л да. Одоо манай улсад айл гэр болгонд хавдраар өвдсөн хүн байдсан байна гэдэг. Одоо стил нэг тийм болчиход байгаа байхгүй. Тэгээд хэдийгээр одоо зовлонг нь их үзхийн хажуугаар бас манай эмчнэр бас тэр чинээгээр туршлагачж байгаа юм билэ. Тэгээд гадаадын орнуудад явж байхад манай эмчнэр өдөр тутам хийдэг ажлуудыг маш сайн онцлоод эмчилдэг тэр эмчилгээний аргуудыг тэд нар бас онцлж эмчлэх гээл ингээл зүтгэл байгаа байдал харагдаж л идэг. Тэгэхээр ер нь бол энэ систем нь бий болно. Тэр ингээд тэр хавдрын онцлогоо эмчилгээний тэр олон жилийн туршлага зүй тогтно гэдэг чинь өөрөө их чухал гэдэг юм байна шүү дээ. Системээрээ сайжирдаг. Зөвхөн ганц эмнэлэг дээр бүх ачаал нь өгдөг биш. Маш олон газрууд дээр одоо ховын хвшлийн эмнэлгүүд дээр ялангуяа орон нутгийн эмнэлгүүд дээр мөн тэгээ бүсийн онцлогын эмчилгээний төвүүд дээр хавдрын онцлогооны сайн аппаратууд суурилсан. Энэ нь их гоё юм байна. Тэгэхээр эртэлрүүлэг ингээд одоо ингээд бүр үндэсний хэмжээнд явагдаад тэгээ дээрэс нь одоо ховын хвшлийн эмнэлгүүд болоод орон нутгийн эмнэлгүүд дээр онцлогооны аппаратууд одоо эхо аппарат гэж ярил л дээрсэн. Эхо аппаратууд, лабораториуд тэгээ компьютер томографи, МРА-нууд ингээд сайжраад очичхороо үнэхээр одоо хэрэгтэй байгаа. Тэрнээс олон жилийн өмнө би нэг 2000 онд манай нэг эмчийн бичсэн номыг уншижсэн л да. Швейцарын эмчлийн нэмшрийн нийгэмлэгийн одоо эмчнэр ирээд Монголд ажиллаад буцсны дараах тайлан маягаар бичсэн ном. Тэгээ англи монгол хэл дээр жижигхэн гарын авлага маягаар бичигдсэн байсан. Тэгээд тэр номон дээр бол ингэж эхэлдэг юм. Гадаадын эмчийн төвлөлт. Ерөөсөө Монгол улсад энэ төвлөрөл үүсээд байгаа шалтгаан хүн амын одоо тоо олны хэвшүүд. Гэтэл одоо тэр онцлогооны нарийн аппарат болоод хүний нөөц боловсон хүчний бэлтгэгдсэн байдсан тийм хангалттай бишээс болоод ерөөсөө 1 2 дугаар эмнэлэг гэдэг ингээд томоохон эмнэлгүүд дээр л шаваад идэх юм тий. Тэгээд тэр үед ерөөсөө тоцогчтой компьютер томографи аппарат ерөөсөө ганц 2 хон байсан байгаа байхгүй. Тэндэл ерөөсөө үзүүлэх гэж очирддаг. Тэрийг уншиж ойлгодог эмчнэр цөөхөн байсан байна. Гэтэл бид нар одоо яг эмч болоод ингээд байж ах тэр 2005 6 оны үеэс эхлээд онцлогооны аппаратууд их сайжирч гисэн. Одоо бол ховын эмчтэй эмнэлгүүдэд бол 2 3 фороороос орог байгаа юм шүү. Тэгээд энэ нь өөрөө их сайн. Тэгээд онцлогооны чиглэлээр мэрэгсэн эмчнэр их сайжраад тэгээд ялгаа онцлогоо сайжирсантай холбоотой л одоо тохиолдол нь ихссэн, дээрээс нэр таншилдаг болсон. Тэгэхээр эмчилгээний үр дүн ч гэсэн сайн гардаг болчиход байгаа. Ийм даваа талууд бас байна. Тэгээд ийм үед ажиллаж амьдарч байгаад их баяртай шүү дээ. Та чинь тэгээд нөгөө хавдар судлалын үндэсний төвөөс гарсныхаа дараа нөгөө Солонгост 2 жил тэгсэн би яг хавдарт ажиллаж байх хугацаанд одоо яг бидрийг одоо зааж сургаж ирсэн манай Солонгос профессор маань ирээд тэгээд манай 2 эмчид санал тавьсан юм л да. Ер нь бол тэгээд за хин нь ажиллах уу гэдэг. Тэгээд манай нөгөө эмч хүн бол Канада руу би ажиллахаар яваа. Тэгээд би за тэгвэл би Солонгос явах юм байна гэдэг. Тэгээд тэр профессор тэтгэвртэй гарахаас өмнө одоо би ингээд тэтгэвртэй гарч байгаа. Тэгээд тэрнээс өмнө миний тусалж чадах одоо 2 жил тусалж чадах нэг юм байна гэдэг. Тэгээд боломжийн цалинж амлсан тэгэл. Анх тэгээд яг Монголоос тий Солонгост очиод ажиллахад яг ямар зөрүүтэй байсан бэ? Астрагч зөрүүтэй юм байлаа. Тэр нөгөө одоо хавдар судлалын чинь 11 дахь жилдээ ороод ажиллаж исэн юм бэ чинь. Тэгэл ерөөсө болж гин бид нар бол эндээ ингээл ажиллаад ах юм байна. Тэгэл хамт олонч ус мундаг чадaltaй бид нар чинь олоолаа ингээл бас өсчл яваа хүмүүс чинь 10 жил ажиллаад ирнэ гэдэг чинь бас нэг жаахан юм ойлгохтойгоо болоод ирдэг байхгүй. Тэгээ Солонгост очиод ингээ харахад бас бидний одоо чаддаг юмыг чаддгүй солонгосууд ч байдгийн шүү дээ. Тэгэл хүний хүчин зүйлэгч аягүй чухал юм байна. Олон жилийн одоо ажиллах энэ юм чинь бас учиртай юм байна. Тэгээ ер нь бол 1000-аас дээш нэг юмыг ингээд давтаж хийгээд эхлэхний дараа бол арай өөр болдог. Нэг төвшний болдгийм байлээ. Тэгээд нэг тэр төвшний улсууд бол ингээд нэг ойлголцохтой амар болно. Тэгээ миний хийж байгаа юмыг ч гэсэн хүмүүс хараад итгэдэг болчдөг. Тэгээ яг профессорынхаа яг хяналтанд орлоо ажиллаа хийнэ. Манай профессор жоохон настай хүн. Тэгээд
голдуу ингээд өөрөө хянаад тэгээд ингээд хараад бид нар юм хийн. Тэгээ натаа адилхан тэд солонгос залуу юмсаж гэсэн юм хийгээл зогсдог л доо. Тэгээд тэднээс ялгарч ивэл болов байхгүй. Тэд өнөөдөр одоо тийм яагаад үрсэн гэхээр заавал даадын эмчнэр л Монголд ирж эмчнэрт юм заадаг гэж ойлгодог. Гэтэл Монголын маань нэмж бас тэр гадаад улс оронд тий олон улстай бүр ингээд сурагч багш хийгээд явж байгаа гэдэг чинь бидний хувьд бол маш бахархалтай байгаа байхгүй тий. Тэгээд бас юу гэхээр миний энэ подкаст хийсэн зорилго маань бол ер нь Монголын эмч эмнэлгийн маань систем нь ямар байгаа, эмчнэрийн маань төвшин ямар байгаа тий. За тэрийг ер нь хүмүүс ард иргэдтэй мэдүүлээ, таниулъя. Хоёрдугаарт гэх юм бол мэдээж ард иргэдтэй анхан шатны эрүүл мэндийн боловсролыг түгээе гэсэн зорилготойгоор подкастаа би эхэлж хийсэн юм байгаа. Тэгээд яг тэрнтэй байж гэсэндээ ингээд та бас холбогдоо. Одоо би ингээл таны фэйсбүүкийг харахад л дандаа гоё олон улсаар явж байгаа харагдаж байгаа тий. Тэгээд паргадаг. Оо баярлалаа. Тийм учраас бас ингээд өнөөдөр өрсөн байгаа. Их баярлалаа. Тэгээд их сайхан асуулт байна. Ер нь тэр манай эмчнэрийн төвшин ямар байгаа гэдгийг гадны эмчнэртэй харьцуулаад харахад ямар байна гэж тэгж штэ. Тэгэхээр яг ер нь эцсийн үр дүнг манай ард иргэд өвчтнүүд өөрсдөө л тавина л да. Хөрх өвдөөд эмчтүүлээд ирж байгаа улсууд л манайхан ч бас юм байна да гэх. Гэхдээ яг ижил мэрэгжлийн хувьд нэг ижил мэрэгжлийн үнэлгээ хийхэд яг энэ манай эрүүл мэндийн салбарч одоо ингээд юм хөдөө орон нутгуудад болон дүүргүүдэд байгаа хашны онцлогын эмчилгээний хэсгүүд өрхийн эмнэлгээс ахуулаад ингээд шатлаар байгаа байхгүй. Яг шатлыг арилгая гэдэг ингээд зориод байгаа бас нэг юм байгаа. Гэхдээ л мэдэгддэг л дээ. Одоо ингээд төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмнэлгүүд тэгээд их хөрх эмгтээчүүдийн чиглэлээр бэлтгэгдсэн эмнэлгүүд гэдэг ингээд төрөлцсөн эмнэлгүүд байна. Бүр анхаашны онцлогооны эмнэлгүүд тэгээ өрхийн эмнэлгүүд гэдэг ингээд энэ дээр л өөр байх хэвээр. Тэр төвшөнтэй бид нар яг ажиллаж явах хэвээр юм байгаа юм билэ. Тэгээ яг би ингээд 3 дугаар шатлын эмнэлгүүд нарийн мэрэгжлийн чиглэлээр ажиллаад над дээр бол одоо нэг хайхтар олон юм мэдээд байх шаардлагагүй. Яг энэ чиглэлийн хавдраа ялгаж онцлох хэвээр. Тэгээд тэр яг энэ чиглэлийн хавдруудаа яг хийх хэвээр нэг эмчилгээний төрлүүд байгаа тий. Одоо би чинь нэг 13 төрлийн мессежбарыг яг хийдэг. Тэрийг л сайн хийчих хэвээр. Гэтэл одоо онцлогооны чиглэлээр мэдрэлийн мессеж гэдэг юм уу те эсвэл одоо бүр архан өвчнийг онцлоод хямдаг өвчнүүд нарийн штэ гэдэг чинь айгүй нарийн. Тэгэхээр яг би өөрийнхөө хийдэг юмнуудыг л ингээд анзаараад хөгжлийг хардаг байхгүй. Тэгэхээр ингээд одоогоос нэг 10 гаруй жилийн өмнө бид нар л ингээд хавдар дээрээ ирж байгаа юм уу эсвэл одоо миний ажиллаж байгаа юм Монгол Японд бид нар ирж байгаа ингээд одоо хавдрын онцлогооны те дүгнэлтүүдийг харахад сайжраад байгаа. Тэгээ би өөр ингээд заримдаа тэр баярлаа тэр эмнэлгүүрөө уцтаад танаа тим эмч байна уу? Байдаг штэ. Тэгээд нэг гоё үг хэлээрээ намаа ярьсан гэж хэлээрээ. Тэгээд одоо бүр ингээд зургийн дүгнэлтээ маш сайн бичсэн байна те. Тэрэн дээр нь ингээ хараад ингээд нэрээ тийм байж штэ гэх тэгэхээр тийм гоё болчиход байгаа байхгүй. Тэгэхээр сайжирж илээ ингэж хэлнэ. Одоо юм чинь ингээл тэгээд нөгөө тагоор ингээд ялгаа юу харагдах вэ гэхээр бид нар энэ хөдөө орон нутгуудад юм уу онцлогооны төвд дээр байгаа энэ аслагдсан те. Тэр яг энэ төв суурин газрын цөөхөн имлэгээ ярих нь бол одоо ярьж байгаа баг. Тэнд бол одоо сайжрал ингээл явагдаад байгаа. Гэтэл орон нутгууд дээр анхан шатн дээрээ бид нар бас анхаарч ажиллах нь илүү чухал юм бэл. Анхан шат сайн байгаад онцлогоо нь илүү сайн байгаад хяналт нь сайжраад гэх юм бидэрт илүү ачаал нь багасаад. Тийм ээ ачаал багасах. Үр дүн нь сайжраад ирнэ. Тэгэхээр бид нар бол нэг дээх нь бас би нэг томоохон сургалтанд сууж байгаа даатгалын системийн талаар тайлбарлаад манайх одоо нэг гурвалжин гэж үзэх юм бол хамгийн орой дээрээ ингээд цөөхөн хүмүүс өвтөж имчилдэг эмнэлэг дээр хамгийн их зардал гардаг гинэ. Одоо жишээ төрөлцсөн нарийн мэргэжлийн томоохон эмнэлгүүд дээр амар их зардал гарч имчилгээ онцлогоо явагддаг бол суур шатанда одоо ингээд хамгийн их хүмүүс нь ханддаг тийм нийт өвчтнүүдийн одоо эмчилэгчдийн эрүүл мэндийн одоо байгууллагад хандж байгаа хүмүүсийн 60-70% ханддаг байхад тэнд хамаагүй бага зардал нь явдаг юм байна гэдэг тийм. Тэгээ энэ гурвчны оройг нөгөө тийш харуулах юмсан гэдэг тийм судалгаа ярьж исэн юм байна. Тэгээ тэр бас айгүй бодовчтой санагдсан. Тэгээ мэдээж одоо бодлого боловсрол төвшөнд ажиллаж байгаа улсууд энийг бол харж байгаа. Мэдээж тэд чинь анхан шатнд ажиллаж илсэн улсууд. Тэгээд одоо зүгээр шууд тооноор авчраад тавихаас илүүтэй юм л тууж ирсэн улсууд тэнд бодлого боловсруулахад зөвлөгчөөр ажиллаж байгаа шүү дээ. Тийм болохоор би тэднийг одоо тэрийг бас хардаг байгаасаа гэж хардаг болов уу гэж боддгийн. Тэгээд Монгол эмч гадаадын оронд очиж одоо өөрсдийн сурсан зүйл мэдсэн одоо чадвараасаа хуваалцсан гэдэг бол сайхан байна. Тэгээд энэ боломж бол одоо мэдээж хүн болгондоос олдоод байхгүй байгаа гэж би анзаараад байгаа. Тэгээд надад болохоор тэр нэг бидний энд хэрэглээд байгаа хавдрыг түлж имчилдэг эмчилгээний арга бол зөвхөн хавдрыг биш одоо бас өөр төрлийн юм түлж имчилдэг болоод байгаа юм л да. Тэгэхээр намайг яг энэ тэр төлөх имчилгээний чиглэлээр
1000 гаруй хүн эмчилгээ хийцэн. Тэгээ энийг орос англи хэл дээр их эвтэх яриад хүн тайлбарлаад ойлгуулчих тийм чадвар суусныг л ашиглаж байгаа юм л да. Тэгээ би чинь Солонгос, Японы эмчнэртэй бол яг хаа ингээд адил мэргэжлийн эмчнэртэйгээ ингээд ажиллаад үзэхэд бол дутх юм байхгүй мэн гэдгийг ойлгочихж байгаа. Яг хаа зүгээр гайхаж магадгүй. Тэгтэл намайг анхаач тэгжсэн. Япон, Солонгос эмчнэр ингээд ирдэг байтал ингээд Монголоос эмч ирэхээр чи Японд юм уу Солонгостой ажиллаж амьдарч исэн юм уу тийшээ нүүц юм уу ч гэдэг юм нэг тийм бас асуудаг. Гэхдээ Монгол хүн бол ялгаагүй л чадна. Одоо ингээд энэ усыг ингээд тагнаас нь ингээд салгаад энэ шин хийгээд ингээд уучж байгаа. Япон Солонгос хүн ялгаагүй ууштай ялгаа. Япон Солонгос байлаагаад арай өөр маягаар уухгүй шүү дээ. Тэр шиг энгийнээр тайлбарлахаа заяа. Одоо зөвхөн бидний хийдэг ажил нарийн л та. Тэгтэл тэрийг ингээд яг адилхан дагаж ингээ хийгээ зав сурж байгаа. Дараа нь өөрөөсөө 1000 гаруй хүнд хийхээр өөрсдийнхөө ойлголтыг бүр өөрөөр авч байгаа. Тэгэхээр хүний хүчин зүйл бас нэг тийм л байдаг. Тэгэхээр яг хаа тэрийг ингээд анх намаа очиход энэ Монгол хүн заах юм уу гэдэг авчсан тохиол байдгийн. Тэгээд яг тэрийг ойлгуулдаг. Яг адилхан. Тэгээд одоо миний ажиллаж байгаа тэр Латин Америкийн 6 орн байна шүү дээ. 7 болчлоо одоо. Тэгээ Middle East гэж ярьдаг одоо тэр Араби орн, Катар, Йордан хоёр. Тэгээ зүүн өмнөд Азийн орн, тэгээ Орсэлээр ярьдаг манай Астаны орнууд баггүй юу? 16 оронд би очиж ажилладаг шүү дээ. Нэх олон орноор яваад байгаа юм шиг байна. Би чинь 38 хон оронд очиж ажилласан байна. Энэний 16-ад нь л би өөрөө сургалтаа явуулдаг. А нөгөө 16-ад нь би өөрөө очиж бас 10 тэр чинь нөгөө 22 уу? Тэг нөгөө 22-д нь болохоор би давхарсан тоогоор очиж сургалтанд хамрагдсан байдаг байхгүй. А тэрнээс яг очиж зааж байгаа орн маань минийх яг 16 17 оронд л дахин очиод байгаа юм. Заримд нь бүр 4 5 ч очиж байгаа юм. Тэгээд яг хөө манай монголчуудад тохиолдог элбэг өвчнүүдээс гадна дэлхийн нийтээр тохиолдог элбэг өвчнүүдийг эмчлэх аргыг бид нар яг төлөх хэмсгээр хэвтэхий хийдэг юм байна. Тэгээд яг энэ чиглэлээр бол манай дээр одоо бэлтгэгдсэн сайн боловс өвчин байна. Бид нар бол яг энэ чиглэлээр гадагшаа бол хүн явуулах юм шаардлага байхгүй. Тэгэхээр би ингээд одоо телевиз үзэж байгаа, подкаст үзэж байгаа хүмүүстэй хандхад их яаран гадагшаа яваад идэг. Дутуу хагас сонсоо явчихдаг. Түрүү манай Хохотын консул залуу ярьж ирсэн. Би таньдаг залуу байхгүй. Тэр нь манай аймгийн засаг дарга байсан. Тэгээ тэр залуу болохоор яг мэдээж тэр хүн чинь бас нэг агаар дээр л ер нь учир тогтол нь гараад байгаа юм шиг байна. Яг энэ байдал өөртөө ажиглагдаад байгаа учраас ингээд ярьчихж байгаа байхгүй. Тэгээ тэрийг хүмүүс янз бүрээр хүлээж авах. Манай мэрэгчлүүд бол мэдээж тэр таалагдахгүй. Гэхдээ өвчтнүүд бол яана гэсэн бодол төрүүлнэ. Бүгд одоо тэрнээс нь болоод гадагшаа явчихгүй л үдэ бас тий. Гэхдээ тэр хүний чинь ярьж байгаа зүйлөөс бодвоштай. Бид нар мэрэгчлүүдийн хувьд болохоор бид нар харахтаа ч гэсэн бас энэ ингээд ямар хуу байдлаар бас харагддгийн болдоо гэдгийг бас анзаарчихж байгаа байхгүй. Тэгэхээр чинь Хохотын тэр эмнэлгүүдээр би бас өөрөө очтгийг. Тэгэл тэн миний найз нөхөд ч байна. Тэгээд эдгээр бас амжилаад тэд нар ч гэсэн алдаа оноо байдаг л да. Гэхдээ бас бид нарт энэ дээр нь бас ингээд өө хайгаад авах биш те. Анзаарах хэрэгтэй зүйлс байгаа байхгүй. Тэгэхээр яг мэрэгжлийн байгууллагуудаар нь одоо жишээ нь их их эмэгтэйчүүдийн чиглэлээр юм уу мэдрэлийн мэслийн чиглэлээр өвчтөе хүнийг би үзснэ. Энэ тийм байна гэд хэлээ явуулсан бол бас нэг аюултай байхгүй. Би тэр чадвар чинь бүр яг мэдрэлийн мэслийн чиглэлээр нарийнсан хүнээс сонсох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чиглүүлэх хэрэгтэй юм байлаа. Бид нар болохоор яг энэ ярьж байгаа зүрх судасны өвчин, энэ ярьж байгаа мэдрэлийн өвчин, энэ ярьж байгаа бөөрийн өвчний чиглэлээр яг тэр мэрэгжлийн хүн рүү чиглүүлж өгөөд энэ хүнээс сонсоо. Энэ хүнээс сонсноо тэр хүнээс сонсноо бас нэг харьцуулаа. Тэгж байгаа дүгнэлтээ гараад яг мэрэгжлийн байгууллага нь үгүй бид нар эндээ эмчиж чадахгүй мэн та гадагшаа яваад тэнд үзүүлээ гэдэг үгийг эцсийн үгийн тэр мэрэгжлийн байгууллагаас сонсох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй миний бодоор тэр хотод очиж эмчлүүлж онцлогоонд хамрагдсан улсууд их их нь дутуу хагас сонсоод явцсан байгаа болоо. Эсвэл тийм байгаасаа гэж би бодож байна. Тэрнээс манай хотод сууж байгаа консул бол мэдээж өөрийнхөө орны одоо эмч мэрэгчлэнүүдийн юуг одоо тэр хүмүүсийн талд орж тэр хүмүүсийн үгээр шууд одоо ингэж үгүйсгэж одоо 40% буруу онцтой ирээд байна гэж одоо дүгнээгүүл байгаа шүү дээ. Тэр өөрт нь ирж байгаа үгийг л бидэнд дамжуул хэлж байгаа байхгүй. Тэрнээс бид нар л одоо авах хийх хонор хандах хэрэгтэй. Одоо таны яг сүлд ер нь яг мэрэгчлэрээ хийж байгаа NRF гэдэг аж төлөх эмчилгээ. Radio frequency ablaze гэдэг тийм. За энэ эмчилгээ яг бодит кейс бид нар бас яг нөгөө Medcast Diary гэдэг булангаараа бас орсон байгаа. Хэрвээ тийм хүмүүс маань хэрвээ үзхийг хүсэх юм бол Medcast Diary манай бас булангийн маань хавдар судлалын үндэсний төвийн ангиографийн тасгийн эрхлэгч үнсэн шүтжээ эмчтэй бас орсон дугаар байгаа. Тийм бид ч хамт 13 жил хамт ажилласан баяртай. За тэн дээр бол бид нар яг бодит кейсн дээр орсон. За танаас болохоор юу гэж асуух чинь гэхээр одоо таны хувьд бол RF-ыг 13 төрлийн чиглэлээр RF хийдэг гэж. Яг ямар төрлүүд байна? Бид нар одоо
одоо өвдөөд те одоо заавалчгүй л ингээл мэцлийн аргаар хийлэх юм байна нээлгээл те ингэхгүйгээр бид нар айдсгүйгээр ямар өвчнийг ер нь анаачих боломжтой байна ингээд төлөх хэмжээгээр. Яг үнэ. Одоо бол тэр нэвтрүүлгийг үзсэн улсуудад бол их ойлгомжтой байдлаар яасан. Би бас нэг хэсгээс нь харсан. Энд бол бид нар элэгний хавдар дээр төлсөн. Бид нар чинь энэ 2008 онд л одоо Францын Род гэдэг мэргэжилтэн бид нарт бас ирээд их гоё боловсронгуудаар зааж өгч ирсэн байгаа. Тэгээд юуны одоо бол бид нар бол анх элэгний хавдар дээр төлөх хэмжлэгээр эхлээд тэгээд тэрний дараа нэгдүгээр эмнэлэг дээр бас солонгосын мэргэжилтийн ирээд манай нэгдүгээр эмнэлгээр бас ижил мэргэжлийн хэдэн залуучууд байгаа. Тэр эд дээр бас ингээд арай өөр төрлийн зүгээр төлөх хэмжлэгээр заагаад. Тэгээ яг хөө бидний төлж ирсэн болохоор хаттын юм дэлгэгддэг шугар хэлбэрийн зүг байсан. Солонгосын эмчнэр ирээд манай нэгдүгээр эмнэлгийн дээр зааж өгөж ингээд нэвтрүүлсэн нь болохоор тийм шулуун дотоороо хөргөлтийн системтэй зүг гэж байдгийг. Тэгээ энэ хоёр болохоор чанарын хувьд сүулдэ ингээд арай солонгосын тэр нөгөө одоо бишээ солонгос биш тэр чинь бас нэг дэлхийд даяар одоо хэрэгжилж байгаа тэр зүүнний арга нь одоо арай аюул багтай юм байна. Бас үрдүнгийн адилхан байна гэх. Тэгээ сүүлдээ бид нар тэрлүүн шилжсэн л дээ. Тэгээд илгэн дээр төлөх хэмжлэгийг бол бид нар анх тэгж хийж эхлээд тэгээ сүүлдээ бамбайн булчирхай гэх төлөх хэмжлэгийг хийж болох юм байна. Уушгины хорт хавдрыг төлж болох юм байна. Тэгээ сүүлдээ миомын зангилааг төлөх юм байна. Одоо шамбрамыг төлж болж байна. Хөлийн судасны варикозыг төлж болж байна. Хөлийн судасны варикоз гэдэг хөлийн судасны бүдүүрл өргөслийг хэлж байна. Тэгээд төлөхөөс гадна хөлдөөд юм байна гэдгээд. Тэгээ ерөнхийдөө бол энийг дулаанаар хит халуунаар төлөх хэмжлэгийг нэрлээ. Сүүлдээ ерөнхий утгаар нь буюу нөгөө термальны эффект буюу одоо тийм терма гэдэг чи одоо монохоор орчуулах юм бол халуун ба хүйтэн гэдгийг хослог байхгүй. Хөлдөөж болж чинь эсвэл халааж болж чинь. Тэгэхээр дулаанаар гэдээ ойлгож бас болчихлоо юм л да. Тэгээ дулаанаар төлөх хэмжлэгээ гэхээр дулаан гэдэг мэдрэмж нь болохоор манад чинь халуун гэж ойлгогдоод зүйлээ бүлийн халуун гэдэг. Хүйтнээр бас төлдөг юм байна. Тэгэхээр температураар гэдээ ярьчаар одоо бас ерөнхийдөө ойлгогдно. Гадаадынхан заахад бол би тэгж хэлдэг. Манай дээр болохоор ерөнхийд нь халуунаар болон хүйтнээр гэж ярьж болно л доо. Тэгж заагаад байгаа. Тэгэхээр одоо бол ерөөсөө мэдээлэл хүргэх үүднээс дээрээс нь нэрлээ явчих тийм бамбай. За тэгээ бамбай цуллаг эрхтний одоо бамбай энэ хоргоо хавдрууд. Тэрийг ер нь бамбатай хүмүүс айгүй олон байдаг шүү дээ. Тэгээд бамбатай байнгын ингээд нөгөө им угаал яваад байдаг шүү дээ. Тэр чинь бамбай дааврын одоо экстракт багцыг яриад байгаа. Тэгэхээр одоо бид нар болохоор шууд түлээл имжлээл юуч болно гэсэн үг. Биш ээ. Тэр нь ингэж ойлгоно. Бамбайн дааврын өөрчлөлт бол нэг өөр шүү. Тэр бамбайн дээр байгаад байгаа тэр нэг косметик гэж ярьдаг. Одоо нөгөө гоо сайхны хувьд жоохон харагдаад яагаад байгаа те. Эсвэл одоо энэ шинж тэмдэг өгөөд байгаа гэдэг. Улаан хоолойг дараа зүүн талдаа бол улаан хоолойг дэхэн дараад гороогоод байдаг ч юм уу те. Тэг ингээд ярихад юм зажил залихаас хааттай байгаад байгаа. Бамбайн юм тийм мас гэж нэрлэе да. Одоо тийм бамбай хавдрын тийм одоо 2-3 см-аас томорцсон тийм үүсвэр гэж хэлчихье те. Тэр дэрийг төлдөг байхгүй. Тэр одоо хүнд ямар юу яах вэ? Шинж өгдөг нь нэгдүгээрт одоо энэ жоохон царай хүзүүн дээр ингээд царай мата харагдвал овоогоор харагдана. Нэг бол одоо дотгошоо улаан хоолойг дараад байна. Нэг бол зөөр өгөөд те. Эсвэл ингээд бамбан үйл ажиллагаанд нөлөөлөд байдаг гэсэн үг. Тий. Одоо ингээд дааврын хит ялгарл үүсгээд эсвэл баг ялгарл үүсгүүлээд байдаг. Энэ ер нь л ингээд эхоогоор харахад объемны тий одоо юм том үүсгэр эзлэгүнтэй үүсгэрэл байхад урд нь авдаг байсан. Бүр дээрэд би одоо сандын аюуш гэдэг юм чи ингээд бамбан мисл хийдэг хүнийг би энэ хүн бамбан мислийн хүн байна да гэд хүүхд байхад оюутан байхдаа харж ирсэн. Одоо бол одоо бид нар ингээд түлээд имчилдэг болсон гэж ойлгоорой. Авахгүй. Тэгээ үзээд одоо манад ч одоо цөөхөн хэдэн газрууд хийд юм дөө. Тэгээ түлээд жижигрүүлчихдэг байхгүй. Маш сайн жижигэрдэг. Тэгээд энийг одоо 18 онд нэвтрүүлээл одоо бас ингээд түлээл жижигрүүлээл байгаа. Энийг би бас гадаадын олон хүмүүс заалаа. Тэгээд дараа нь хөхний хавдрыг бас төлж болдго юм байна. Уушгины хавдрыг төлдөг юм байна. Тэгээд түгээмэл одоо бас хийж байгаа мэдээж илгэний хавдар байна. Тэгээд уман хоргоо хавдар гэж байдаг байхгүй. Миом гэдэг. Бүгд нэг реха метр орчихсон шүү дээ бас. Уман хоргоо хавдар ч одоо энэ миома гэдэг фиброид гэдэг. Гурван хүний хоёр ингээл нөгөө зэрэг самбуу эмчтэй яг өмнөх дугаар дээр ярьжсэн байхгүй. Ялангуяа төрөлтийн дараа за тэгээд 40-с дээш насны эмэгтэйчүүд ихсэн өвчт юм байлаа. Тэр нь их зөөр өгдөг. Шээс задгарах эсвэл өвтгөн атгах зөөр өгөөд байрлалаас хамаарат эсвэл одоо сарын тэмдэг аягүй хэрэгдэг. Би одоо цэвэршгээд байдаг гэтэл одоо арай болоогүй сарын тэмдэг маш хэрэг байх юм а их төвөгтэй юм а гэд. Сарын тэмдэг их ирэхээр эмэгтэй хүнд ямар төвөгтэйг бол надад хэлэлт хүмэж байгаа шүү дээ. Тэгэхээр эсвэл заримдаа нөгөө үр шилжүүлэн суулгах төвүүдээс холбогддог. Эсвэл эмэгтэйчдэрээд миомын зангилаасаа болоод жирэмслэхгүй байгаа юм байна. Жирэмслэх оролдоо хийгээд ингээд янз бүрээр оролдоод хахад миомтой учраас болохгүй байгаа даа маа гэд. Тэр тохиолдолд бас миомынхын зангилааг мислаар авах нэг бол төлөх.
Урд нь бид их бөглөдөг байлаа. Хавдарт ажиллаж байгаа чинь ингээл умаа үзүүний дотор шаардлага хэмжлэгээ хийж байгаа цусалтаад ороод ирэхээр нь бөглөх хэмжлэгээ хийгээд тогтоодог. Тэгээд дараа нь умаан артерийг бөглснөөр миомын одоо зангилаа жижигэрдэг юм байна гэдгийг бас бид чинь ном зохиолоос өөрсдөө ингээ хийгээд ойлгоод тэгээ миом жижигрүүлэх зорилгоор бөглөх хэмжлэгээ хийдэг байсан чи одоо сүүлийн 1-6 жилийн хугацаанд энэ түлдэг арга нь илүү бас боломжийн бөгөөд одоо хурдан үр дүн өгч байна. Тийм учраас түлэх хэмжлэгийг хийгээд тэгээ энийг нэлээ сайн гарчуулаад одоогоор 200 гараад хүнд хийгээд үр дүнгийн тооцоочоод ээж юм л да. Тэгээ гадаадын бас нэлээд хүмүүс хийлээ. Монголд гэхээс илүү гадаадад нэлээ хийлээ бас. Тэгээд бас олон хүн сургалаа. Одоо би ч одоо Монголоос илүү гадаад шавьт их олонтой болсон байна. Сая ингээд одоо эхнээсээ харахад ингээд том судалгааны илтгэлүүдэд тавьж гин мундаг залуучууд гарч ирсэн байна. Бас үнэхээр одоо гоё байна. Тэгээд Монгол гэхээс илүү гадаад олон шавьтай. Тэгээд тэд нар маань лаглаг өгүүлүүд бичээд ингээд гоё байш тэр нь гоё л байна. Тэгээд тэрэн дээр энэ бамбайн зангилаа илгэний хавдрын төлөх хэмжлэгээ, уушгины хавдрын төлөх хэмжлэгээ тэгээд одоо энэ шамбрамын зангилаа тэгээд мё эдгээр 6 байгаа даа. Тэгээ яг 13 төрлийн гэдэг нь болохоор төлөх хэмжлэгээ би нэгийг л гэж оруулж байгаа шүү. Нөгөө хэдэнд болохоор өөр ангиографи гэдэг ингээ байгаа даа шүү дээ. Миний үндсэн мэл чинь ангиографи юм шүү дээ. Тэгээд нөгөөх нь эхо хяналтаа, компьютерийн хяналтаа, эрдэнэтийн хяналтаа хийгдэг мессежбрууд гэж байгаа. Тэгээд энэ дотроо 13 дотроо би нөгөө энэ абляц дулаанаар хүтнэр төлөх хэмжлэгийг нэг юугаар оруулсан шүү. Төлөх хэмжлэг. Нөгөө 12 өөр юм байх нь шүү дээ. Ангиогоор хийдэг. Тэгээд тэрийг яриад аяг уртаа. Тийм. Тэгээд гадагшаа голдуу зааж байгаа юмнууд нь бол яг үндсэн хийдэг энэ илгэний хавдар, бамбаа хавдар энэ миомын зангилаа юм байгаа. Тэгээд сүүлийн үед шамбармыг нэлээ хийж байна. Энэ бас гоё арга. Нэгдүгээр эмнэлгийнх маань бас хийдэг. Хүмүүс бас айгүй их өвт олж байна тийм шамбар. Одоо тэгээд Монгол Япон эмнэлэг дээрээ бид нар ингээд нотгшуулах гал бэлдээл байгаа. Шамбармыг төлөх хэмжлэгээ ихээр ер нь одоо нөгөө нэг ингэдэг ш мэслийн аргаар хийхлээр заавчгүй 2 дахь удаага орох болтгоо гэдэг хүмүүс маш их айцтай гэдэг. Тэгэхээр төлсний дараа бол дахих эрсдэл нь хэр байх вэ? Одоогоор бол бид нар нэгдүгээр эмнэлэг дээр 11 хүнд, Монгол Япон эмнэлэг дээр 6 хүнд хийгээд байгаа. Тэгээд энэ маань яг хөөхлөөр бид нар 50 хүнд хийгээд нэг үр дүнгийн тооцох гээд байгаа. Ер нь гадаадын судалгаа, гадаадад хийгдэж байгаануудыг харахаар бол дахих магадлал нь бага 20-с бага хувьтай л байгаа байхгүй. Гэхдээ нөгөө нэг төлөх хэмжлэгийг төвшин бас өөр бах тийм. Нэг нэгдүгээр төвшин ч юм уу хоёрдугаар төвшин дээр бид нар хийхгүй байгаа. Тийм үү? 2-3 удаа л хийгээд байгаа. Яг ингээд бүр бултааж гараад цус шүүрээд байгаа. Эсвэл ингээд бүр өвдөд байгаа тийм. Тэр чинь ингээд толь тавь харахаар булцаас юм байдаг байхгүй. Дөрөв дээр бол яг хийхгүй шүүд мэслээ. Зүгээр 2-3 дээр тэгээд яг тэр дээрээ бид нар ингээд төлж одоо тэр чинь гардаг тодорхой байрлал байдаг юм цагийн зүйний тэд дээр гээд тэгээ тэн дээр ингээд амтшгүй бултаагаад ингээд гарч идэх байхгүй. Тэрийг ингээд ер нь ингээд хатгаад түлээл ингээд хорчилгал гэсэн үг. Тэр уудан цэрэн байхгүй бол тэр одоо бид нар Монголоорч гадаадаарч ойлгодог болоо да артер венийн судас гэдэг. Тэрний л тийм зөвлөхөн баггүй. Ер нь бол тэгээ тэрийг ингээд мислаар ингээд авчиж яаж авдаг бол одоо бид нар бол түлээл ингээд зэрийн жижигрүүлчих чинь гэсэн. Хорчилгаал тэгээ халуунаар тэгээд түлчдэг тийм л арга юм байна. Одоо нөө эмэгтэйчүүдийн өвчлүүд миом дээр төрөн бай танаас сууж байсан. Төлсний дараа одоо жирэмслэх ч юм уу тийм жирэмслэхэд бол ямар ч асуудал байхгүй юу? Амгалан амарч газрынхан анагаахын сургуулийн одоо эрдмийн чуулган 68 гэдэг том 68 дахь чуулган нь шүү дээ. Чим олон жил болсон чуулган. Тэгээ 68 дахь удаагийн чуулган дээр нь тэр гоё ихтгэл орж илээ. Тэгээ би өөрөө очиж сонсон намайг ураад ирж суугаач гэд. Тэгээ би тэр имчилгээг бас Монголд анх нэвтрүүлсэн хүний хувьд ирээд сансаад ингээд сууж хаад сайхан байгаа юм чи. Тэгээд дурангаар болон одоо миний хийдэг хурцээр хийгээд тэгээд 111 эмэгтэй дээр хийсэн туршилтаа ингээд судалгаагаа танилцуулаад тэг яг жирэмслэх одоо эргээд жирэмслэх би жирэмслэмээр байна гэсэн одоо зорилгоор хийлгэж байгаа эмэгтэйчүүд бүгд жирэмссэн байгаа байхгүй. Тэгээ ер нь яг хэвдээ миом аблиац эмчилгээ хийлгэсэн улсуудын нэг 10-аас 13% нь жирэмссэн байна гэсэн тийм судалгаа байдаг. Тэгэхээр тэр чинь янз бүрийн зорилгоор хийгдэж байгаа шүү дээ. Би төрөхгүй зүгээр л миомод жижигрүүлүүлээ гэсэн хүмүүс ч байгаа. Яг жирэмсэн болмоор байна гэж хэлсэн улсууд дээр бол өндөр үр дүн гарсан байгаа байхгүй чинь. 11 эмэгтэй жирэмстэй төрсөн гэд. Тэгээд манай нөлөөлөх үү? Тэр сэрснийг нөлөөлөхгүй. Зүгээр тухайн миомын яг жижигрүүлэл хатгаал түлчдэг юм байна. Тэгээ анх бол тэр миомыг нэг 4-5 сантайг ер нь голдуу хийсэн. Тэгээ заримдаа бүр ингээд томыг ч хийж байгаа. Гэхдээ цус алдаад байгаа зовиртой эмэгтэй дээр бол хэмжээ хамаахгүй юм билэ. Яг тэр том байсан чамаагүй түлчгээд цус багталт нь эрс багасчих. Цус алдалт нь. Яг нөгөө жижигрүүлээ гэдэг зорилгоороо хэвэл хитрхи томыг төлөөд бол үрд өгөхгүй удаад байгаа байхгүй. Дахиж төлөхийг гаадаг. Тэгж яхаар ахуулцсан дээр байгаа.
Тэгээд яг хөө бид нар ч гэсэн одоо нэлээд идэв үн хийж байгаад өөрсдийнхөө ойлгоно шүү дээ чинь. Ном зохиолоос уншаа за тэгж болохгүй гэж зүгээр ингээ ойлгоцсон байгаа шүү дээ. Хийгээд үзэхээрээ хүн ингээд идэг учраас ингээд бичсэн байдаг юм байна. Бид нар ч гэсэн хэлхний хавдар түлж имжлээл дараа нь радио фреквенси, микровейв гэдэг хоёр юмар түлээл микровейвийн анхаас бид нар ингээл авчраад гранд медиум дээр нь хийж үзээл дараа нь хавдар дээрээ бид нар хийж үзээл тэгэл эн чинь том хавдрыг түлдэг гэж том хавдрыг түлээд үзье гээл тэгж байгаа бас гадаадын судалгаан дээр бичснээр л болж байгаа юм чи эргээл за 3 сая жил дотроо л түлэх юм байна гэд хавсарсан бөглөө түлдэг юмсгэнтэйгээ бас түлэхээр үр дүн гарах тохиол байдаг. Гэхдээ жигд биш. Заримдаа нэг ганц хоёр тохиол сайн болцдог. Бүр 6-7 сая жил хавдрыг бөглөө түлэхээр олон жил хянагдчих тохиол байдаг. Гэтэл нөгөө тохиол дээр өөр үт юм байна. Ерөнхийдөө ингээд 100 хүнд хийсэн судалгаагаа л харахгүй бол ганц хоёр хүнд хийснээр барайг үүчих юм бол тэгээд нэр алдар хөөцөлдсөн болчих гээд байгаа байхгүй тэр чинь зүгээр. За ингээд та ингээд олон улсад ингээд сургагч багш шиг явж байна. За тэгэнгүүт бид нар яг юу гэж ойлгож байна гэхээр эмчнэр маань бол дэлхийн түвшинд гараад ингээд яг адилхан байна тий. Адилхан түвшинтэй явж байна тий. За тэгэхээр яг монголчуудын маань одоо яг за та түрүүн тэгсэн тий анхан шатны онцлогоон дээр алдагдaltaй байна тий. Та нарын хувьд болохоор ямар вэ? Яг эмчилгээ онцлогооны төвд онцлогооны аппаратууд нь доголдолтой одоо сүүлийн үеийн тоног төхөөрөмж нь яг үнэхээр байж чадчихэв нөө бас хэрэгслүүдийнхаа одоо нөгөө орчин цагийнхаа юг дагаад шин яг орж гарч байгаа нөгөө хэрэгслүүдээ яг цаг тухайд нь хэрэгжилж чадчихэв нөө. За хэрэгслүүд нь ороод ирэнгүүт нөгөө эмчийнхэн ур чадвар яг тэрэнд нь хүрч чадчихэв нөө гэдэг ийм асуудлууд дээр та нар ямар идэг вэ? Монголын төвшөнд ямар байгаа вэ? Энэ одоо яг би нөгөө сүүлийн үед эмч нөгөө юу яаж юм гэхээр ангиографиг их судалж байгаа юм та. Яагаад тэгэхээр заавал нээлттэйгээр орохгүй ийм сайхан сүүлийн үеийн тоног төхөөрөмж те шин технологи гараад ирсэн байхад бид нэр тгийгээ бүр улам ингэж гоё шинжилээд одоо дэлхийн түвшин хаана явж ийн яг тэрнтэйгээ адилхан онцлогооных нь аппарат нь вэ нөө тэр хийж байгаа аппарат нь вэ нөө за тэгээ нөгөө ангиогийн хэрэгсэл гэж нэг айхтар юмнууд байгаа шүү дээ те тэр хэрэгслүүдийг үнэхээр хамгийн сайн чанартай за тэгээд нөгөө сүүлийн үеийнх нь манай эмчнэр яг хэрэгжилж чадчих байгаа юу? Тэгэнгүүт хэрэглэхдээ бас эмчнэрийн маань нөгөө одоо юу гэдэг те сурсан байдал нь гэдэг юм уу яг тэрнээ хүрч ийн үү тий? Одоо энийг маш гоё одоо асуулт авахгүй наад чинь. Тэгээд яг хүний нөөц, хүний хүчин зүйл гэдэг чинь маш айгүй чухал. Тэгээ бидэрт ингээд тоног төхөөрөмжүүд нь байгаа тэрэндээ хүрч ажиллаж чадахгүй бас нэг оноогоо. Харин тийм. Гэтэл бид нар байгаад ийм юм байсан бол одоо ингэчмээр байна гэдэг. Одоо ер нь жоохон төвшин ойролцоо болоод байгаа юм. Бид нар одоо ингээд хавдрын онцлогоо эмчилгээнд дээр ингээд явж байхад за ийм аппарат байх юм бол бид нар ингээд ингэчмээр байна гэдэг байна. Одоо жишээлбэл хавдрын үсэрхийл өөр тишээ явж чүүгүй энэ хүн дээр энэ эмчилгээг нь хийгээд идэг гэтэл алсын эрхтний үсэрхийлтэй байхад нь бид нар баахан зарцуулт гаргаад ингээл хүнийг зоогоод байгаа юм биш байгаа даа гэдгээч мэдэх болцсон байна. Эсвэл энэ хавдрыг л авчих юм бол өөр газар хавдар байхгүй гэдгийг мэдэх арга нь одоо юу вэ гэхээр PET scan гэдэг шинжилгээний арга одоо хувийн эмнэлэгдэрч байна, улсын эмнэлэгдэрч байж штэ. PET scan байж байна. За хуучнаар SPECT камера гэдэг нэгдүгээр эмнэлэг ганцхан аппарат нэрээ очрлол бүдэг бодог ингээл ингийн байна те таамаглал гаргаад ингээд гэтэл үргээ гүйцэтгэжсэн тухайн үедээ гэтэл одоо тэрнээс босронгоо аппарат гараад ирсэн. Ангиографийн жишээн дээр ихэд одоо би нэг саяхны жишээ ярив. Одоо зүрхний хэм алдагд гэж яддаг шүү дээ. Одоо зүрхний хэм алдаад ингээд маш их хүмүүс байдаг. Манай 3 дугаар эмнэлэг, манай Монгол Японд 1-р эмнэлэг ингээд үзүүлээл байдаг. Хэм алдагдaltaй байна. Одоо ингээд за удаашраад байгааг нь бол пейсмейкерийн аппарат тавиад ингээд хурцсахаад ингээд зохицуулдаг бол түргэн цоглоод байгааг нь яаж хэвэн болох вэ гэдэг асуудал байсан. Гэтэл одоо манай 3 дугаар эмнэлэг дээр саяхан манай тосчин амж тэдний багийнхан манай 3 дугаар эмнэлгийн багийнхан одоо ингээд ихтгэл тавьж байна. Манай Монгол Японд эмнэлэг саяхан манай даваадлын амж, пагма амж, төгөлдөр эмч дээр ингээд манай сүх чагалмаа эмч дээр ингээд хамтраад төлөх эмчилгээ хийчихэж байгаа байхгүй нэвтрүүлчихэж байгаа байхгүй тэрний яах вэ гэхээр ангиографийн онцлогоо эмчилгээ бас хөгжиж байгааг нэг жишээ манай болцоох эмчид дэр ингээд хийгээл идэг зүрхний онцлогоонод дэс бид чинь бас лаг төвшөнд хөгжсөн шүү дээ хүүхэд дээр мэдрэлийн месийнхэн одоо ингээд месийн бус аргаар судсан дотор яваад хөрчдөг за манай хавдрын хэд байна бид нар чинь бас ингээд яг энэ чиглэлээр одоо бас дэлхийд яг л одоо хийж байгаа хэдийн бүгдийг хийгээл байгаа шүү дээ. Гэхдээ яг бид нар дээр дутуу ганц нэг юм л байна. Гэхдээ ангиогийн нэг удаагийн хэрэгслүүд бол одоо энэ чинь маш том бизнес байхгүй маш том бизнес. Тэгээ бизнесийн зарчмаар яваад ингээд эхлэхээр бас бизнесийн зарчмаар нь хөгжүүлэх гэсэн улсууд ч гараад ирж байгаа. Энэ чинь нэг бизнес бол тэгээд бизнесийн зарчмаараа хөгжиж гэвэл эргэл хайгуулч нэр хийдэг юм байна л да. Одоо юу гарч ирэхээр байна. Одоо энийг авчраад байвал яг алах гэдэг юм. Энэ. За заримдаа бид нар захиалдаг. Ийм аваад ирвэл яг хийх гэдэг байна. Гэтэл тэрий чинь бизнесээр харж байгаа улсууд чинь бас шинээр эргэл хайгуул хийдэг. Тэгээд аль тал нь ингээд яваад байвал хөгжөөл байна гэсэн үг. Хэдийгээр одоо ингээд энүүгээр мөнгө олоод байна, энүүгээрээс амар баяжаад байна гэсэн эмчнэрч байна, компаниуд ч байна.
Энийг өнгө муугаар ярихаас гадна бас сайн талаас нь харж болох байхгүй. Хэрэгтэй л байгаа. Эцсийн засгийн хажихав Монгол хүмүүс Монгол өвдсөн өвчтөн гадагшаа явж тэрийг хийлгэхгүйгээр Монголдо хамгийн топ юм хийлгээд иж болж байгаа байхгүй. Одоо энэ Солонгосын, Японы, Хятадын ингээд сайн бараа бүтээгдэхүүн гараад ирж байна л да. Нэг удаа хэрэглэл хаяхан юм чинь тэр бол одоо ингээд дээр үед олон дахин хэрэглээд эхлэх. Энэ мөн сайн шүү. Аривтгал сайн даадаг гэл ингээд байдаг гэсэн бол одоо нэг хэрэглэл хайж байгаа учраас тэр бол нэг удаагийн, хоёр удаагийн хэрэглээгээ дааж ахад л болчиход байгаа. Тэгээд тэр чинээгээр нэг удаагийн хэрэглээ сайжраал байна. Тэгэхээр одоо яг хуу дээр үеэс ер нь аль ч орнууд ариутгаж хэрэгэлдэг байсан юмуд байгаа л да. Одоо ч тийм гадаадын орнуудад заримдаа энийг ариутгаад хэрэгэлсэн тохиолдол байж л байдаг. Гэхдээ мэдээж эмнэлгийн одоо стандартуудаа бол нийцчил явал одоо бид нар бол хэрэгжилж л байна. Тэр нэг удаагийн хэрэгслүүд тал дээр бол бид нар боломжийн гэж хэлнэ. Өөрөөр дэлхийн түвшний юм хэрэгжилж байна. Харин одоо манад хэрэглэгдэхгүй байгаа ганц нэг юмнууд ингээд бид нар байдаг. Гэхдээ судалгаагаа хардаг байхгүй бид нар амар одоо өндөр түвшний амар өндөр зардлаар хийгдээд үр дүн нь адилхан гараад байгаа юмуч байдаг. Заримдаа бидний нийлэгний хавдрыг суд сүүлэх хэмжээнд хэрэгжилж байгаа энгийн материалууд байна шүү дээ. Одоо хямд богино төсөр зардлаар ингээ хийж болох юмыг амар өндөр үнээр авцраал ингээл эрдэнэд даахын системд эмдэгтэй ачаал болгоол тий хэрэглээд үзээд байгаа ч юм байгаа. Гэтэл явж судалгаа харахаар ижил үр дүнтэй байна гэж гараад ирдэг. Мэдээж тэр бол ингээд аль нь илүү маржинтай байна те аль нь илүү ашигтай байна гэдгээр компаниуд ажиллаж байгаа сурчлагаа сайн хийгээд үздэг. Гэтэл нэлээд хэдэн жилийн дараа хэд хэдэн өндөр өрсөлдөөн орнуудын судалгааг харахад ингээд тэр одоо өндөр үнэтэй бүглэх материал өндөр үнэтэй нэг удаагийн хэрэгслийг үйлдвэрлэдэг газруудын зар сурчлагаа үйлдвэрлэдэг газруудын ивент тэтгэлгээр хийгдсэн судалгаанууд ч байдаг. Тэгсэн чинь ойролцоо үр дүнтэй байна гэснүүдийг нь бол бид нар хараад эргээд мэдээж бидэнд чинь бас нэг боломжийн зардлаараа боломжийн хүндээ эмчилгээгээ хийгээд адилхан үр дүнд хүрэхийг хүсэн шүү дээ. Тэгээ энийгээ бас биднээс боталцгал хэрэгтэй гэдэг юм байлээ. Тэгэхээр бид нар энэ болгоныхаа балансыг яг харж л явж байгаа. Тэгээд саяын тэр абляц эмчилгээний жишээн дээр ярихад техникч буюу яг тэр эмчнээс гадна одоо эмч цэвэрлэгчнээс гадна техникч буюу тухайн аппаратыг ажилуулдаг тэр техникийн хүн бас маш чухал байгаа байхгүй. Энэ үний чинь бас бэлтгэх маш шаардлагатай. Тэгэхээр хүний нөөцийн хомсдол хаана гарч ийнө вэ гэхээр яг тэр эмчнээс гадна техникчдэр, цэвэрлэгчдэр хамт хажууд ажиллах хүмүүстээс гарч идэг юм байна гэж харагдсан л да. Тэгэхээр бол одоо бид нар аль талдаа л өөрсдийгөө хөгжүүлж авах мэдээ цаг хугацаа хэрэгтэй. Тэгээд тодорхой хэмжээнээс золиос гардаг юм байлээ. Тодорхой хэмжээгээр одоо энэ хувийн хвшлээс энд анхаарад бас энийг тэр талаас нь харах хэрэгтэй л үт юм бэл. Тэгжиж л хөгждөг юм байна. Тэгээд Солонгос, Япон гэдэг хоёр өндөр хөгжилтэй хоёр ойрын орноороо жишээ аваад ярихад л жил болгон ийм том төсөвтэй хурлууд болдог. Тэрэн дээр мэдээж нэг удаагийн хэрэгслүүдийг нийлүүлдэг компаниуд нь тодорхой хэмжээний зарлагаараа дэмжрээ оролцуулаад ингээд бараа бүтээгдэхүүн сурталчилгаас гадна шинэлэг технологиудаа ярьдаг байхгүй. Бид нар жил болгон тэрлөө очиод сонсоол ингээд ойлгоол нэг юм байх юм байна. Тэрэн дээр ч гэсэн манай ийм эмнэлгийн хэрэгсэл импортлдог компаниуд явж идэг. Юуг хотлож авчирчсан Монголдо зарвал зүгээр вэ гэдэг. Саяхан манай эрүүл мэндийн салбарын хүн хэлжсэн л та манай сайд хэлжсэн шүү дээ. Ерөөсөө Монголын эрүүл мэндийн систем гэдэг чинь энэ эмнэлгийн хэрэгсэл оруулж ирдэг компаниудыг л ерөөсөө тэтгэдэг юм бас юу болцсон юм байна гэдэг. Тэнийг бас хоёр талаас бодох хэрэгтэй. Зарим нь дургуутсаж байгаа баг. Зарим нь энэ бол үнэнгээ бодож байгаа баг. Тэгвэл энийг ингээ харахад гадаадын орнуудын болоо жишг тийм байгаа тийм. Гэхдээ манай дээр бол бид нар эмчнэрийн хувьд заяа. За би эмчний хувьд энийг өөртөө одоо үр дүн ямар байх вэ те? Эсвэл манай эмчилгээгчид ямар үр дүнтэй байх вэ гэдэг талаас нь харна шүү дээ. Мэдээж том тогтолцооны эсрэг бид нар ингээд янз бүрийн яриад яваад чадахгүй. Харин яг тэр болгоо иржээвэл надаар эмчилж байгаа хүмүүсттэй үр дүн өндөр л гарч яа сайн. Тэр үднэс л хар. Манай Монголд бол илэгний хавдар бол маш дээгүүр явдаг шүү дээ. Онцгойлоо илэгний хавдар те. 5-6 дахь хийх байна гэж яриад. Таны ч гэсэндээ одоо яг голлож хийж байгаа нь бол илэгний хавдрын одоо юу сургагч багшаар яваад байгаа шүү дээ. Яг тэгж байгаа. Тэгэхээр ер нь гадны улсад илэгний хавдар гэдэг юм хэддүгээр шатандаа их хөвчлэн орчлогч. Би ингэж харахнаа бол Монголд бол ерөнхийдөө илэгчин бас нөгөө нэг юу эрэхтэн гэж явдаг шүү дээ. Түлээдөө тий. Тэгээд нэг мэдэгдэхгүй явж агаад тэгээд монголчууд ихэнхдээ бүр хавдар нэлээд томорсон 3-4-р шатандаа орчлогдоод байна уу гэж хараад байгаа. Тий. Одоо энэ гадныхтаа бол ямар байна? Манайхан бас та одоо урдсан сэргийлэх зорилгоор те ер нь ингүүл ингээ шүү. Бас ийм сайхан
одоо тий түлэгч гэдэг юм уу ийм эмчилгээнүүдийн аргууд нь бүр нарийсаад ийм сайхан аргатай болцсон байгаа. Тэгэхээр ингэж байгаараа гэсэн нэг айтайхан зөвлөгөөнүүд өгвөл тий. Тийм яг үнэ. Одоо нэг үе бол юм сайхан хөгжөөд төвлөрөл саарад гоё байна шүү дээ. Хавдар гэхэл юм бол хавдар дээр л очиод очрлол нэг юм хэдэм байна. Би ч тэнд ажиллаж байсан л да. Тэгээд хавдрал гэхээр хавдар дээр л очиод шийдэгдэх юм шиг одоо ингээл ойлголт одоо бол гайгуулчлаа шүү дээ. Төрөлцсөн нарийн мэргэжлийн томоохон эмнэлгүүд дээр хавдрын тусламж үйлчлэгээ үзүүлээд эхэлсэн. Онцлогоо бол ерөөсөө орон нутгийн эмнэлгүүдээр ч эхо байгаа. Яг энгийн илгэний хавдар дээр ингээд энгийн ярих юм бол илгэний хавдрыг онцлуулыг бол эхогоор харуулах хэрэгтэй. Лабораторийн шилгээр улс заримдаа илэрдэггүй тохиол байдаг байхгүй. Ерөөсөө л эхогоор харуулчих. Танд BDC вирус байгаа бол та архины хамаарал, таймус архи төрөл эргэлдэг бол олон жилийн хугацаанд илгэний өөхөлтэй явсан бол эсвэл хооллолтын амьдралын буруу хэв маягтай эсвэл сахарын өвчтэй бол гэдэг яри те. Ингээд бол танд ядрах сулдах одоо эсвэл одоо тийм хамшинж илэрж байгаа бол илгэний BDC вирустэй удаан хугацаанд явцсан бол та жингээ алдж байгаа, царайс нь харалж байгаа. Ийм байсан ч байгаагүй ч 90 жилдээ 3 удаа эход харуулж байгаа. Ингээд эхо бол ерөөсөн хүнд ямар ч хоргүй, хурдан хийгддэг ийм үр дүнтэй шилгээ. Зарим хүмүүс ч нөгөө айгаад идэгчтэй би юу н ямар нэгэн өвчин тусч байгаа болов ингэж байгаа болов гэсэн мөрлөнгөөсөө эмнэлэгт үзүүлэхгүй. Тэгснээ бүр аюу 3 4-р шатанда орсон байдаг. Гэтэл 1-р шатанда хэрвээ 3 см-аас дотогш ингээд олдогдсон байх юм бол RFA гэдэг ийм сайхан төлдөг эмчилгээ гараад ирсэн байхад төлөөл байхгүй ч тийм. Жижиг хавдрыг бол болж байгаа. Ерөөсөө онцлогооны асуудал байгаа юм. Тэгэхээр эход харуулж байгаараа эход харуулад илгэн дээр нь ямар нэгэн голомт байна гэх юм бол тий. Гэхдээ хэн харж байгаа нэг чухлаа. Дөнгөж төгссөн оюутан ингээ хараад хөрөх юм олж харахгүй ч магадгүй шүү дээ. Чи гарын их удуу байдаг. Яавал илгээ бүтэн харах уу гэдгээ. Тэгээд тэр эхогоор илгэн дээр нэг юм байна гэх юм бол заавал одоо яг тэр чиглэлээр мэрэгссэн тий. Хавдрын чиглэлээр мэрэгссэн томоохон эмнэлэг дээр ирээд ингээ харуулчих хэрэгтэй. Тэгэх юм бол хортой байна хоргүй байна гэдгийг ялгуулад үзүүлчих хэрэгтэй. Уучлаарай би таны яриаг таслаа. Тэгэхээр харин монголчуудын дунд бас ийм яриа байгаа байхгүй. Нэг өвчнийхээ оншийг гаргахын тулд одоо 2 юм уу 3 газар үзүүлээд тэрнийхээ өөрөө дундчлаа те. За ер нь нэг иймэрхүү юм шиг байна гэдэг мэдээллийг авахгүй бол нэг эмнэлэг дээр очингууд нэг юм хэлээл өөр газар очингууд өөр юм хэлээл айсгүй ганцхан эмчэд үзүүлчихэд хорт хавдраггүй байсныгаа хавдартай гээд нөгөө хүн чинь итгээд бүр бүтэн жил хавдрын эмчилгээ хийлгээд явчихсан тийм бас кейс байд юм билээ шүү дээ тийм тохиолдол байна. Одоо энэ Хугат руу яваад байгаа зарим манай консулт сайн ярьсан гэдэг байгаа чинь зарим төгсөн нөхдөөч байж ах үү дээ тийм. Тэгэхээр яг би түрүү хэлсэн шүү дээ нэг яг тэр мэрэгжлийн хүмүүсээр нь очиж сонсоод тэдрээр хэлвэл энд эмчилгэхгүй байна гэдэг өвчин байгаа бол Монголд эмчилгэхгүй гэж байгаа бол гадагшаа яваа гэдэг тэр хүмүүсээр хэлвэл энэ чинь яг хоргоо хавдар байна гэдгийг яг тэр мэрэгжлийн хүмүүсээр нь хэлүүлээд хортой хавдар байж болзошгүй байна гэх юм бол дараагийн шатны шийдвэрийг заавал хийлэг. Нөгөө компьютер ямараг нь хийлгэх хэрэгтэй байна. Даатгалаараас хийгээд байж тэр чинь зөндөө. Хоёрдугаар эмч би бас юу гэж ойлгосон гэхээр за тэр эмнэлэг сайн, тэр орон сайн одоо хүүхэд нь ч юм уу Бээжин ч байдаг юм уу те Солонгос нь ч байдаг юм уу. Бид нэр тэгээд маш их зардлаар явж байгаа ш тэр чинь зарим нь ингээл байр маараа тавиал янз бүрийн юм болоод явж байгаа. Тэгээд очисон чинь бас дахиад жижиг эмчээрч гэдэг юм уу жинхэнэ нөгөө резидентээр ч юм уу эмчээ харахгүйгээр бас л яг адилхан Монголоос бүр 7 төр юу онш өгцөн шал худлаа юм өгцөн бас тийм кейсүүд байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар нөгөө улс орондоо эмнэлэгтэй гихгүйгээр үнэхээр яг үзүүлж байгаа бол эмчээ сонгох чухал юм байна гэж бас хараад байгаа шүү тий. Тэр яг би зүгээр Солонгос 2 жил ажилласан шүү дээ. Тэгэхдээ би чинь 7 хоногийн 2 өдөр эмнэлэг дээр ажилладаг. 3 өдөр нь нэг юм судалгааны төв дээр ажилладаг байсан байхгүй. Тэгээд хаяа ингээд профессортойгоо хамт ингээд одоо байж хахад над дээр харин тэгсэн Монголоос нэг өвчтөд ирсэн байхгүй. Тэгээд тэр хүн яг химопорт гэдэг хими эмчилгээ хийлгэж байгаа. Тийм байна. Тэгвэл химопорт гэдэг нь зөвхөн баруун тосгуурын дээр нэг төвийн байна гэж байдаг. Тэрэнд ингээд гуурс тавиад нөгөөх нь арьсан доогуур нь оруулаад энэ арьсан доор бэхэлдэг тийм нэг мессеж байхгүй. Бас их нарийн хийхгүй бол болохгүй. Тэгээд химопорт гэдэг тийм титанан тийм порт тавиулах гэж л над дээр таарч байгаа. Тэгээд тэр охин тэгжсэн байхгүй. Над дээр одоо Солонгосын мессеж таарч ирсэн. Монголоос ирсэн охинч таарч ирсэн. Тэг яагаад тэгээд таарсан. Тэгээд тэржсэн. Явж ирээд Монгол эмчтэрээ таарч байгаа над руу ингээ хараад. Тэгээд би ч нөө яг юм хийж байхдаа наа бити юм яригддаг байхгүй. Юм ярдгүү малгай маска өмсөөл ингээ орно. Юм ярьж болохгүй ш. Тэгээд тэр чинь зарим нэг хөвийн эмнэлгүүдээр ч гэсэн ажиллана. Бас тэгээд яг эмчийн лиценз зүг ажиллаж байгаа ш. Би ч нөө профессорынхаа дор fellow эмч гэдгээрээ. Тэгэхээр нэг юм ярихгүй.
Тэгээ солонгос эмчтэйгээ ярилцах хэрэг гарвал англиар ярьчаал тэгэл чимээгүй юм аягаал гарчихсан байхгүй би ч тэгээд тэр чинь 20 минутын ажилламар тэгээд ингээд хийгээл гардаг канивэрийн системтэй хин ч мэдхгүй ороод тэгсэн Монгол ороод ирсэн над дээр тэгэл ингээд хийгээл гаргасан чинь тэгжсэн өө Монгол эмчтэрээ таараа тэр холоос ирээд Монгол эмчтэрээ таардаг өө яха энэ зүгээр энгийн гуурс тавьж байгаа юм уу нарийн ажилламар л да гэхдээ тэр чинь тавихын тулд нэлээд туршлага хэрэгтэй. Тэгээд бид нар тавьдаг тэрийг. Тэгээд тийм тохиолдол бас гарах вэ. Харин тийм. Хонхон бас явж ирсэн шүү дээ нөгөө өөрөө яг солонгос эмнэлэгт ажилладаг монгол хүн. Тэгээд яг эмнэлэгтээ өөрийнхөө эмчтэй дотор нь мэдээж ажиллаж байгаа юм чинь тийм байж. Итгээд одоо хагалгаанд орсон чинь тэр нь фейлдсэн. Тэгээд үнэхээр энэ бол битгий ирээрээ гэсэн зөвлөгөөг бас өгсөн байсан байхгүй. Одоо ингээд тэгтээ бас мундаг тохиолдол байдаг юм аа. Япон солонгос хоёр орноо л яри те. Сингапурч арай хол байна. Тэгээ аль алинд л очиж үзэл хараад яваад байгаа шүү дээ. Хөхөт хятадын эмнэлэгч гэсэн бас мундаг. Тэгтэл наацаа саантай хандах хэрэгтэй шүү дээ. Нэг тохиолдолоор шүү. Ямар ч л байсан эхлээд Монголдо эмчтгүүлэх, Монголдо арга хэмжээ ахуулах, оншоо тодруулах талаар тултал нь яв. Яг үнэ. Тий. Тэгээд дараа нь тэр одоо аргаа гараад явж байгаа шүү дээ хөөх юмд. Тэгээд тэгж аргаа гарал та. Монголдо. Тэгээд тэгтэл чинь явуулна гэж одоо бид нар байхгүй. Ягаад гэвэл бид нар их гаргалгаа хийж өгдөг болчиход байгаа шүү дээ. Бүр муугаар бодъё заяа. Би өөрийнхөө анаам гэдэг тэнд сурж исэн эмдгэрүүгээл явуулна шүү дээ. Тэнд манай нэг ийм профессор байгаа, ийм багш байгаа, ингэж хийдэг, ийм хандлагатай, ийм тэгээ Монголоос ирсэн хүн дараа нэг ингэж ханд. Би тусгаалын мэйл бичиж өөрөө гэдэг. Ингэж хандах байхгүй. Тэгэхээр тэгж одоо ч ингээд Facebook энэ юу л нэг баахан Instagram, WhatsApp ингээд Kakao Talk-аас халаа зөндөө юм харилцааны салбарууд имэйлээс гадна гараад ирсэн. Зураг мурыг агүй урдан дамжуулж байгаа байхгүй. Богино хүн бичлэг хийгээд явуулчихад ойлголцож байгаа юм чи. Тэгээ одоо ер нь манад эмчлэгдэхгүй, манад ингээд асуудал шийдэхдэггүй өвчин ч хавруулчлаа шүү дээ. Тэгээ хэрвээ тийм нь байлаа гэхэд одоо эрүүл мэндийн яамны чагсаалт байдаг л да нэг нэр бүхий 7 өвчнийг гадаад эмчлүүлээд тодорхой зарлалын яамнаас олгоё гэсэн юм байдаг. Тэгээ тэрэндээ орохгүй бол эндээ Монголдо эмчлэхэд үүсэх хэрэгтэй. Манайхан ч одоо бас ингээд томоохон хувийн эвслийн эмнэлгүүд үүсгэх хөгжсөний бас нэг давуу тал нь тэнд байгаа эмүүдийг шууд худалдан авалтаараа аваад авчраад хэрэглэдэг бас болчиход байгаа байхгүй. Тэгэхгүй одоо ингээд улсын эмнэлгүүд дээр чинь хамгийн хямд үнэтэйг нь авах гэхээр хэцүү. Чанартайг нь авъя гэвэл үнэтэйг нь авахчаад байдаг. Үнэтэйг нь хувийн эвслийн эмнэлгүүд аваад хэрэглээд байж болдог. Гэхдээ ядаж бүр болохгүй бол Монголдо байгаа энэ хэдэн хувийн эмнэлгүүдээр очиж үзүүлээд тэгээд явах хэрэгтэй байна. Яаран бити гадаад яваач, туризм бити хийгээд дээрээс нь очиж эмнэлгээр бичиж очиж ингээд аваад байгаа ч гэдэг. Тэгээд яг хаа саяхан Японы эмнэлгийн эмчнэр ирээд уулзалт хийгээд явахад нь би босоод үг хэлсэн л дээ. Асуулт асууж байгаа маягаар бидний энд ингээ хийгээд маш нарийн одоо компьютерийн онцлогоо имра хийгээд ингээ явуулахаар тэр авч очсон өвчтний маань тэр CD имраг нь бүр өгөөсгээд тэгээ дахиад хийлгээд ингээ зардал гаргаад их юм а бити болж өгвөл тэгээч. Анхаачны онцлогоо оншийн тавиад өгөхөд тэрэн дээр үнэслээ шууд эмсгэний асуудлаа ярьж зөвлөөч гэдэг тийм үгийг хэлээл орхисон одоо яад. Ер нь Япон солонгосуудаас дутуу юм байгаа. Гэхдээ бүр нэг амар дээр үеих шиг олон жилээр тасарсан юм бол байхгүй. Манай эмчилгээний чадамжууд ч гэсэн сайжирсан шүү дээ. Одоо дэлхий дээр ховор хийгддэг болон олон хийгддэг амар хүнд мессежлуудыг манай эмчээр хийгээл байгаа шүү дээ. Тохиолдол. Тэр чинь нэг эмдэг дотроо нэг юм байдгийг. Одоо гадаад эмдгүүдээр хийгдээд сайн болж байгаа муу болж байгаа кейсүүд янз бүр байгаа шүү дээ. Тэр бол нэг задруулдаггүй гадшаа гаргадаггүй шүү дээ. Эмдгүүд дотоодын өөрийн дотоод асуудлаа дотроо ингээд шийддэг юм тогтолцоо бас байдаг шүү дээ. Тий. Гадаадд одоо ер нь нэрээ элэгний одоо хавтар хэр байгаа. Тий. Тэр ингэдэг юм. Манад дэлхий дээр одоо дунджаас 5-6 дахь хийх байна гэдэг байгаа шүү дээ. Тэр гадаадын орнуудаар очиод ажиллахаар элэгний хавдар бас ховор олдоод байдаг. Одоо тийм болсон тийм вирус байхгүй тийм вирусын албар мэдээж байгаа. Гэхдээ тэд нар нөгөө нэг өвчтний сонголтын дээрээс л тэдний мэдлэг хэр байгааг нь харагддаг байхгүй. Гадаадын зарим нэг найзуудтай гадаа муулахаас намайг яг дээр үед ингээд анх Мексикт очиж ажиллахад элэгний хавдар одоо танаар эмчилнэ. Та ингээд элэгний хавдрыг түлдэг эмчилгээгээр эмчилгээ. Хэвээ янзын сайхан харуулдаг гэхгүй. Тэгэхээр би хэвээ гоё эмчилэгддгийн сайн арга байгаа би очоо үзүүлээд хий. Тэгэл очсон чинь яг элэгний хавдраа бас сонгоог байсан. Тэгээд элэгний хавдартай өвчтөн бэлдэгтэй л харагдаж байгаа байхгүй. Тэр түлэх эмчилгээнийхаа нарийн заалтыг, өвчтний сонголтыг, байрлалыг нь, хэмжээг нь сайн мэддэггүй байгаа учраас тийм өвчтөн сонгосон байгаа шүү дээ. Тэгэхээр чи би сургалтаа ихнээс нь авах шаардлагатай болж байгаа байхгүй. Элэгний хавдар гэшамнаа, ийм өвчин, ийм ингээд байрлалтай, ийм төлдөг юм аа, ийм төлдөг юм аа гэдгээ заах шаардлагатай болчихж байгаа. Энээс эхэлдэг. Тэгээд 5 очсон байхгүй тэр оронд чинь. Тэгээд ингээд тэгж бүр ингээд
ойлголтыг бүр өгчөөд тэгээд за яг энэ хавдрын түлдгийн шүү гэдгийг ингээд түлж үзүүлж чагаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр ховрол байгаа байхгүй. Одоо шиг нөө Испанд бол ингэж шүү бүр толгой дараалан вирустэй хүмүүсийг бүр ингэж авчираад нөгөө устгацсан тий. Одоо тэнгууд Испанд бол вирусгүй гэдэг байгаа байхгүй тий. Вирусын устгацсан тий. Вирусын устгацсан. Тий манайд бас тийм юу том програм явсан шүү дээ. Нэлээд хэдэн жилийн өмнө харваны энтер гэл юмнууд орж ирээд илгэний вирустэй хүмүүсээ судалгаа хийгээд дуудаад эми олгоод вирусгүй хүмүүст нь вакцинжуулалтыг дээр үес хийж гисэн. Гэтэл бас ингэж урайлаад ингээд яваад байгаа. Тэгээд вирусын эмүүд сайжирсан. Гэтэл 20 жилийн дараа илгэний хавдрын өвчлөлт цөөрнө гэсэн хүлээлттэй байгаад байгаа л да. Цөөрхөл баг. Цөөрөөсөө тэгээд бас вирусын шалтгаанд бус бодис солилцооны өөрчлөлтийн шалтгаанд илгэний хавдрын өвчлөлт бас байгаа л байгаа. Тэгэхээр бас илгэний хавдар бүр нам унчихгүй ингээд байгаа л байна. Гадаадын орнуудаар яагаад ховор байдаг вэ гэхээр тэдний судалгаануудыг ингээ харахаар илгэний хавдрын өвчлөл нь өөрөө 3 эсвэл 5 эсвэл 7-д ч юм уу байгаад. Тэгэхээр одоо тэрүүлэх зэргийн хавдар манад бол илгэний хавдруудыг бол гадаадын миний очиж байгаа дэр орнууд дээр бол бүр заримд 3-т. Тэгэхээр яг хуучин Станы орнууд дээр бол дээгүүр 3-3-т байж байдаг. Зүүн өмнөд Аз бүр Латин Америк орнууд дээр бол бүр доошо. Тэднэрт хөхний хавдар бүдүүн гисний хавдрын өвчлөлнийх амьсгалын замын хавдрын өвчлөл, амьсгалын замын одоо уушиг улаан хавдар их, хоол усуулт замын хавдар их, илгэний хавдрын өвчлөл нь бүр тоошгоо байх чинь байгаад байдаг байхгүй. Тэгэхээр тэднэрт одоо тийм их тохиолдол байхгүй миний хэмжээний одоо бидний хэмжээний туршлагыг хоримтлуулаагүй байх нь аргагүй юм билээ. Тэгээд очиод ингээ ажиллаад үзэхээр буруу хавдар болоод ирдэг. Тэгээ би нэг хоргоо хавдар түлж ийсэн. Хоргоо. Тэр хоргоо хавдар байна. Тэгээ амар том. Тэгээ энийг ингээ түлдгүү маа бид нар зүгээр ажиллаад орхитг юм а гэсэн чинь. Гү одоо нэг юм тийм олон хүн цуглуулсан юм чинь түлээд үзүүлчихье гэдэг. Тэгээ би тэр хавдрыг түлсэн л дээ яг зүгээр ингээд яг энэ хавдар нэг хоргоо хавдар. Гэхдээ яг эхоогоор ингэж харагдаж байна. Тэгээ би яг ингэж хатгаад ингээд түлдэг юм бэ. Тэгээ би ингээд захаар нь түлээд ингээд сүүлд нь төвд нь түлээд үзүүлээд тэр хүн тэр хавдраар өгөхгүй шүү дээ мэдээж хоргоо хавдар. Тэгээ намаа амар сайнаар ярих байхаа. Шүтэх энэ Монголоос ирсэн юм шүү дээ. Амар нөгөө хавдар нь ингээд нөгөө хүн чинь ир хүрнэ шүү дээ тийм үстэй. Байхгүй тэр тэгээд одоо манай Монголд ч юм болохоор жижиг хавдрыг түлдэг бид нар. Тэгээд хөрхийн амтд зайлвал 10 жилийн дараа л 10 жилийн дараа ирж байгаа нь цөөхөн шүү дээ. Одоо намаа хавдарт залуухан юмч багтаа ажилласахад хавдраа бөглөөсөн төлөвлөсөн усууд ирдэг л дээ зарим нь явдаа ингээд ирээд үзүүлээл явж байгаа. Тэгтэл 10 жилээс дээш амьдарч байгаа нь хөрхи цөөхөн шүү дээ. Ингээд дахиад гараад ирдэг. Хянуулж авахгүй бол эсвэл одоо ингээд илгэний хатуурал нь ингээд болохоо хүн насварсан тохиол байдаг шүү дээ. Гэтэл тэр хүн бол тэхгүй байхгүй. Тэгэхээр яг хоо тэгж л одоо сургахын тулд л одоо олон дахиад сурдаг. Гэтэл энэс харагдж байгааз буруу хавдрыг энэ илгэний хавдар гэж таньж гэж бид нар бол илгэний хавдар болоод амар тань шүү дээ. Айгуу сайн таниад энэ дээр хавдар нэрнэ гэдэг ингээд. Тэгэхээр нөгөө олон хүнтэй кейс олон хэрэгцэн гэдэг чинь яг тэднэр явагдаад байна тийм. Тэр чинээгээр одоо бас ямар багажаараа үзээд энийг яаж таних уу гэдэг. Бүр болохгүй эргэлзээд хатгаад эдийн шинжилгээ аваад энэ тэр яа гэдгийг мэддэг болсон. Тэгэхээр тэр завлангийн үзхийн хэрээр бас туршлагч чинь. Одоо над шиг залуучууд хит хит биш үү манай Монголд ч одоо. Тэгэхээр л одоо гайгүй байна гэсэн үг үстэй одоо тэгээд хөхний хавдрын хувьд дээр бол та хөхний ер нь бол хөхний ингээд хавдрын онцлогооны бас нэг сайн юм бол энэ маммографи гэдэг эрентгийн тэгээ эхо хэрэг байгаа. Тэг яг энэ чиглэлээр бол би ярихгүй яагаад тэгэхээр бас надаас илүү ярих хэмжээний ус байгаа учраас тэдэрлээрээ. Хоол түлхээрээ л ярив. Түлхээ л ярив. Гэхдээ мэдээж нөгөө би дүр сонцлогооны юмч учраас одоо би тэрийг хийдгвэ гэдэг яшаас болохгүй. Орон нутгаар томилтоор явах хүн манай эмнэлэг дээр намаа зориод ирж байгаа улсууд дээр би бамбаагаач үзэж байгаа, хөхийн ч үзэж байгаа, илгэний эхоогооч харж байгаа, эмгтээчдийн эхоогооч харж байгаа. Яг тэр миний үндсэн мэргэжил бол би эхо компьютерийн эмч хүн шүү дээ. Тэрийг мэдээж ашиглана. Тэрийг ингээд одоо ингээд хүнээ үзээл нөгөө бамбаан онцлогоо бол голомт өөрчлөлт бол бид нэг оноогоор үнэлдэг. Яг ийм шинжүүдтэй үед бид нэр ажиллая. Ийм шинж байх юм бол эдийн шинжилгээ авъя. Ийм байх юм бол энэ эмчилгээний асуудал ярий. Дараагийн шатлалын шууд эмчилгээний асуудал ярий гэдэг ингээд төлхөө авах уу гэдгээ ярьдаг байхгүй. Одоо ч сонголт гайгүй болчиход байна шүү дээ. Төлөе эсвэл авъя. Тийм байгаа шүү. Тийм учраас тийм байдаг юм шүү. Тийм учраас энэ онцлогооны тал дээр бол одоо хүмүүстэй хандаж хэлэхэд хэрвээ та БДЦ вирустэй бол илгэндээ анхаарад вирусын шилдэг өг. Вирусны эмсэх тохиолдолцоотой шаардлагатай бол эмшүүлээд давхар илгэнийхаа нөгөө нэг
хяналтанд ороод гэж байгаа. Эхо одоо хаасайгүй байж та ороод харуулвал та. Тийм учраас тэгж яриад байхгүй. Өөр ч одоо зовлон тохиолдож байгаа хавдрууд мэдээж умаа үзүүний хавдрууд дээр манайх чинь тэр нөгөө human papilloma вирусын эсрэг вакцинжуултанд хамрагдъя. Тэр чинь чи өвддгүү маа гэхэд өөр хэнийг нь халдаачаад байгаа байхгүй. Бэлгийн замаар халдаачиж байгаа. Тэгээд нөгөөх нь өвдөж үл яах юм. Тийм учраас хамрагдаа гэдэг байгаа байхгүй. Тэр чинь ерөөс 5% 10% л умаа үзүүний хорт хавдар болдгийн гэлээ шиг би дархлаа сайтаа гэд би л өвдөөгүүдээ гэдэг одоо дэж болохгүй. Өөр хэнийг нь халдаачна. Тэгэх юм уу тэр нь сулхан амтан байж таарад өвдөж үл яах гэж. Тэгээд амьдралын хэв маяг гэдэг дээр одоо хүн ингээд би өөрөө нэг бандаас юм суучаад эрүүл хоол гэдэг хараа хайшаа ингээд. Гэхдээ эмч хүн бол өөрөө яаж амьдрдгийг бас ярихгүй байж болно. Хүн яаж амьдрах ёстойг ярих хэрэгтэй байхгүй. Ерөөсөө яагаад боловсролыг эзэмшсэн бэлээ? Яаж одоо энэ Монголын өвдөж зовсон ард түмнийхээ надаар имжлүүлж намайг туршлагажуулсан тэр хүмүүсийн ачаар би надтай хамт сэргэлдэж уралдаж сайдаж модож явж намайг өдөө зэрэгтэй эмч болгосон ижил мөрөжтэй нөхдийнхаа ач хаягийг мартахгүй байх хэрэгтэй байхгүй. Тэдний хүчээр би одоо дэлхийн хэд хэдэн орнууд очиж хүндлэгдэж тэ хүлээн зөвшөөрөгдөж одоо нэг юмаа хийдэг юмаа дахин хийдэг байхгүй. Тэгээд үнэхээр тэднэрт ингээд би юмаа хийгээ харуулхаа тэд нар хаах гин. Яагаад гэхээр тэр чинь би зөндөө хийсэн юм чи яах юм бэ? Тэгээд амар юмаа гэж боддог тэд нар ингээд тэд нар чинь айгу амархан харагдуулж хийх хэвээр. Мэдээж би байн хийдэг юмаа ингээд тэр хийхээр айгу амархан харагддаг. Яг хийгээд үзэхээр болдгоо. Тэгээд тэр чинь яг ингээ юмаа ингээ дахин хийснийх байхгүй да. Тэгээд тийм. Тэгээд яг хаа хэлэхэд яг л одоо эмч хүний хувьд би өөрийнхөө яаж амьдрдгийг биш яаж амьдрах, яаж өвчнөө сэргийлэх тухай ярих хэвээр. Тийм учраас би яриад байгаа шүү. Тэгээд өрсөн сэргийлэх үүсгэх дэр нь л хамрагдчихээ л гэж хэлмээр. Одоо манад схем нь байна шүү дээ. Систем нь бүрдсэн байна шүү дээ. Энэ одоо бүр ингээд системчилсэн гаргасан байхгүй. Та 45-аас дээш настай бол улаан ходоодны дуранд жилд 1-2 удаа хамрагд. Хэрвээ та БДЦ вирустай 35-аас дээш настайх бол танд шинж тэмдэг илэрсэн чи илрээгүйч эхот харуулаа гэл ингээл хилээл байгаа. Тэгээ тэрийг бол сурах чихэн дээр байдаг штэ энийг байнга л ярьж штэ гэж залхах биш. Боломжтой гарвал би ч гэсэн хэлж явах үүрэгтэй. Тийм учраас та нар ч гэсэн болж л өгвөл эрүүл мэндийн үзэгт хамрагдчих үүрэгтэй гэж хэлчихье. Одоо эрх үүрэг нь сая та ярьж штэ ингээд өөр амархан харагдуулж байгаа гэ тэ. Тэрнтэй адилхан би анх нөгөө таныг харж ирсэн гэсэн чинь нөгөө чишүү реалити те. Шоунаас харж ирсэн. Тэгэл яг тэрнээс харж ирсэн сэтгэл одоо байгаа сэтгэл хоёр ерөөсөө яг адилхан байгаа байхгүй. Тэнд харж ирсэн хүн энд харж ирсэн өөр яг адилхан. Нөгөө нэг юмч болоод айгүй юм добри болоод биш те. Яг л тэнд байсан нөгөө нэг айгүй гоё галтаа зогтой. Одоо ч гэсэн та нөгөө концерт их үздэг, бүжиг мүжигэнд их явдаг те. Мото ундаг гэл тэгээд хуу хүний бас нэг өөрийнх нь юу байгаад байна эмоцны тий. Төгтэй амьдраш би чинь өвөлдөхөр цааны баз руу их явнаа. Цанаар гулгана. Гэтэ одоо цанаар ингээд айгүй өндрөөс сая би Алматад очиод 2 удаа очлаа л да найзуудтайгаа бөөнөр очиод тэгэл 2900 3400 айгүй өндрөөс цанаар бууж өвдөг жоохоо өвдөд идэг болсон байгаа. Тэгэхээр л эмнэлгээр очих хэрэгтэй. Өөр дээр өөртөө ингээд бадхаа тэгээд би чи моциклахад очиод онголдож унаад өвдөг хогмуу авч л байсан шүү дээ. Тэгээд аюултай тэгээд хянах хэрэгтэй байхгүй юм чи. Одоо миний өвдөгний эдгэрэл ингэж эвдрээд миний өвдөгдөхтэй хурхтаа эрентгийн зургаар харсан чинь бенз сэлбэртэй хугарсан байсан шүү дээ. Ингээд гоё байгаас тас гээл онсон. Хог усэрсэн чинь бяц усэрсэн л дээ. Бенз сэлбэртэй ингээд гоё бэлэгдэлтэй юм даа гэдэг бааздаг нэг хаалцсан юм болтоор байгаа. Манай гинт нөгөө нэг өөрийнхөө бас эмч хүмүүс чинь бас нэлээ стресстэй орчинд ажилладаг шүү дээ. Тэрийг бол аюу гой хөнгөнөр гаргаад зөв нөгөө амьдралын хэв маяг гэдэг юм уу тийм юмрандаа бол аюу сайн байгаад байна тий. Тийм ажил дээрээ тэгээд мэдээж ажил дээрээ ажил дүргээ үүсгэж байхдаа бол юундаа бухимдах вэ? Тэгэл тэр чинь хүмүүс ирээл үзүүлээл тэгэл онцлуулаад. Гэхдээ ихэнх нь миний ажилчин бол яг анхаашдаа онцлогдоод ирдэг өвчнүүд их байдаг байхгүй. Энэ хавдар байна. Эсвэл бамбай ийм зангилаа байна. Эсвэл миомтой байна. Та нэг үзээ шийдээдэг. Тий, тэгэхээр чи би чи их бэлэн юм дээр суудаг хүн тодорхой. Гэхдээ анхаашдныхын чи хэцүү шттэ. Юу нь мэддэхгүй юм ороод ирнэ. Үзэж байгаа л за ийм байна гал чиглүүлж харгадаг. Тэр хүмүүстийг бол би айгүй хайрлалтай шттэ. Би өөрөө нэг хэсэг анхаашдан дээр дүүргийн эмнэлэг дээр ажилласан шттэ бас. Тэгээ өдөрт хаж хийж үтсэн. Тэгээд ерөөсөө тэрий чинь бодоочтой юм байл. Тэгэхгүй бол хүн нэг эмнэлэгдээ 3 дахь шатлын эмнэлэгдээ ингээл ажиллаад 20 жил болцсон бол хайрцаглагдэн шүү. Тэгээ өөр юмыг харахгүй. Одоо би л наадтай ажиллахан ингээд том шатлын 3 дугаар том гэдэг нь одоо юу төрөлцсөн нэрийн эмнэлгийг хэлж байгаа шүү. Ажиллаж исэн залуучууд нэг анхаарсан дээр нэг солигдож ажиллаад үзээсэй гэж байгүй боддتي. Тэгэх юм бол юмыг бас нэг арай өөрөөр хараад өөрийнхөө мэргэжлийг хайрлна.
Дээрэс нь анхан шатнд юм уу 2 дугаар шатлыг одоо шатлаг гэж ярихгүй байгаа даа. Гэхдээ арай өөр эмдгүүдээр ажиллаж байгаа хүмүүсийг бас нэг хайрлах тийм уужуу хайрлах мэдрэмж бас төрийн шүү гэж одоо хэлмээр байна. Та Монголд одоо инновацийг инновац нэвтрүүлэхэд хамгийн том саад ямар саад байдаг гэж боддог вэ? Одоо мэдээж инновацийг нэвтрүүлэхэд үнэлэмж гэж чухал зүйл байх хэрэгтэй юм шиг байна. Тэгээ нөгөө дээгүүр одоо нэг тийм баахан стандартуудыг нэхэд идэг штэ нэг юм бичиг цаасны ажлууд тэр бас юм төвхтэй юм билээ. Тэгээд тэрийг ингээд хийгээд яхад тэрийг ингээд шалгадаг байгууллагын тэднийг бас сайн мэдэхгүй тохиолж бид юм бил штэ. Яг ямар стандартаар хямрах юм бол наа чи юу юм бол гэд инновац шүү дээ. Одоо тэр чинь шинээр орж ирж байгаа зүйлийг тэгэхээр альва нэгэн тийм ижил төстэй юмны стандарт нийцүүлээд батлах. Эсвэл за эрслийн үнэлгээ хийгээ за нэг ийм юм байна гэдэг үзээд гаргах ийм зүйлүүд байдгийн билээ. Тэгэхээр яг онч хэлж чадчих байгаа хэсгээ би мэдэхгүй юм л да. Ямар ч байсан шинээр юмыг нэвтрүүлэхэд тэрийг үнэлэмж их чухал, урамшуулах байдал. Нөгөөх нь эндээ практик хэрэглэн дээрээ хэрэг танилцуулж, дэмжиж гэдэг одоо ижил нөхдийн дэмжлэг гэх юм уу. Тэгэхгүй нэг юмыг ингээд их сураад хийгээд ингээд ирэхээр ижил мэргэжлийн нөхдүүд юм уу? Эсвэл тэр чиглэлийн хүмүүс өгөөсөх хандлагач жоохон байгаад байдгийг. Өө наа чин нэмэргүй наад чин тэр чиглэлийн хүн биш. Хизээ байтлаа энийг ингээд ингэдэг болцсон ингээд. Тэр чин би өөрийнхөө одоо 20 жилийн одоо өөр имийг эмчилсэн туршлага дээрээ үндэслээд энэ адилхан эрхтнийг ижил төстэй аргаар эмчилж бас болдог арга байд юм байна. Одоо илгэний хавдрыг түлж эмчилж болж исэн бол бамбай хавдрыг түлж эмчилсэн шүү дээ. Дараа нь эмгтээчдийн миомын зангилыг түлж эмчилж болдго юм байна гэдгийг Солонгос, Япон өндөр хөгжилтэй орнууд хийгээд ирлээ. Би өөрөө судлаад хийгээд үзлээ. Яг л тэр чинь нэг л туршлага байхгүй. Эхо хяналттай, компьютерийн хяналттай ингээ харж агаад яг байгаа олж чадгаад түлдэг. Тэгвэл логикороо бодохороо мөн одоо яг аль талаас нь ихэл төлөвл илүү дээрвэ гэдгээ боддог ойлгочдөг байхгүй. Анх би миом буюу уман зангилаг, уман хоргоо зангилаг төвөөр нь түлдэг байсан. Гэтэл нэг 100 хүн түлээд ихсний дараа захаас нь нөгөө тэжээж байгаа судсын түлээд илүү сайн түлээд тэгээд гарч байгаа вений судсуудтай ингээд түлдэх юм бол илүү үр дүн өгдөг юм байна гэдгийг өөрийнхөө ойлгодог болдог байхгүй. Ингэсний дараа хүн чинь итгэлтэй ярьж эхэлдэг. Тэгэхээр манад ижил мэргэжлийн хүмүүс нэг нөгөөгөө хүлээн зөвшөөрөх шаардлага байдаг. Тэгээд нэг нөгөөгөө сонсох шаардлага байдаг. Манад бас харьцангуй гайгүй болж байгаа. Бүр ингээ би лаг гэдэгчж байгаа бас гайгүй штэ. Тэд нар чинь бас одоо бас арай нэг соёжээд дээ шүү. Би яагаад тэгэж асууж ин гэхээр одоо та нөгөө талдаа болохоор сургуульч багшаа яж юм. Нөгөө дэлхийнхаа нөгөө талаас нь болохоор өөрөө мэдлэг мэдээлэл олж аваад яваад байна шүү дээ. Сураад байна. Тэгэхээр юу гэхээр бид нар нэг ингээл эн чинь ухандаад авахгүй. Тэр сайхан дэлхийн сайн жишгийг зүгээр сайхан авчираад хуульчилж байгаа гэдэг байхгүй. Тэр шин техник технологи. Тэгэхээр тэр боломж нь манай Монгол тэр байд юм болоо л гэж бодсон байхгүй. Ер нь бол байгаа. Одоо бид нарт чинь юм нээлттэй одоо манай улс чинь нэг сайн юм гаднаас орж иж байгаа эмнэлгийн хэрэгслүүдийг шинээр бүртгэдэг. Одоо регистрац буюу одоо ингээд одоо гадаадын эмнэлгүүд гадаадд нэг хүчсэн юм нь эмнэлгийн шинэ торд хөрөмжийг бүртгэлжүүлдэг гэдэг юм да. Registration гэдэг нь бүртгэлжүүлнэ гэсэн үг. Манай тэгдэггүй. Шууд одоо FTA гэдэг юм уу гадаадын өндөр хөгжилтэй орнуудаа дэлхийн хэд хэдэн орнуудаар хэрэгэлдэг жишг нь байж лээвэл шууд авчираад бид нар танилцуулаад тэгээд яг ийм ажиллабар хийдэг гэдгээ ингээд хийн. Тэгэхгүй бол шинээр бүртгэн гэдэг бол гадаад одоо миний одоо очиод байгаа Станы орнууд тэр хүн суртал амар. Одоо энэ бидний энэ хавдар төлдөг эмчилгээний аргыг нэвтрүүлэх гэж би хэдэн жил болсон гэж. Анх ингээд манай хавдрын мэргэжлүүд бид нар хамт очиод хийжсэн. Дараа нь нийслэлд нь очиод ингээд танилцуулаад хийх гэхэд л тэр бүртгэл хийгдэн гээл байгаа л гэдэг. Тийм төвхт манай тийм байхгүй сайхан. Аль болох тэр түүний одоо олон шиг цаасны шатараалууд чинь багасаад байгаа шүү дээ. Мэдээж хяналт байх хэрэгтэй. Гэхдээ тэр чинь шаардлага өвчгөрөмтд бол шаардлагагүй болдгийм бил. Савьяловская Алтай. Айгли магнитар шан. Өдрийн 100 хувийн хэрэгцээ. Манай нөгөө үзэгч сонсогчд маань болохоор одоо илүү ингээд дэглэгрэнгүй яриасай гэж маш хүсэж байгаа хэрэг ингээд тоочол хоёлаа явцсан шүү дээ тий ингээл илгээ миомо гэл тэнгуүтэй тэр хүмүүс манад энийг жоохон дэлгэрэнгүй яриасаа энэ яад юм болоо гэд бодож байгаа бах. Тэгэхээр хоёлаа урдсан сэргийлэх маягаар гэх юм уу арай нэг жоохон дэлгэрүүлээд яг тус тусад нь тэгээд яриад байгаа бол. Тэгээ. Урдсан сэргийлэх асуудал бол одоо манай сургуулийн өмнөх боловсрол сургуулийн одоо ерөнхий боловсролын сургуулиас эхлээл заагдаад эхэлдэг юм байлээ. Тэгэхээр мэдээж
энэ бол том ажил. Хамгийн одоо зардал багасгах арга нь бол өрсөн сэргээлт юм байлээ. Тэгээд өрсөн сэргээлт чинь дотроо энгийн одоо амьдралын хэвшил маягаар спортоор хичээлүүлэхээс ахуулаад вакцинжуулалт хүртэл ордог байхгүй. Тэгэхээр өрсөн сэргээлт гэдэгтээ бид нэр мэрэгжлийн байгууллагуудын хийх өрсөн сэргээлтэх ажил гэдэгтэй вакцинжуулалт тогтмол үзлэг шинжилгээ байхгүй. Энэ дээр бид нар дүрсийн шинжилгээний аргуудаараа хянах, лабораторийн шинжилгээгээр хянах гэх нарийнууд байга. Тэрийг бол эмч эмнэлгийн мэрэгчлүүд хийх хэрэгтэй. Хувь хүний өрсөн сэргээлт бол одоо ойлгомжтой тий. Тэгэхээр тэрийг бол зөндөө ярьдаг баг. Зүгээр эмчилгээний асуудал дээр л одоо бид нэр илүү суудгийг. Тэгэхээр ингээд тэр болгоныг харддаг байгууллагууд нь тус тусдаа байгаад байгаа. Миний үүрэг болохоор яг тухайн өвчтнээ хүлээж аваад эмчилгээг нь хийх. Тэгээ хянах байхгүй. Дахичих юм бол дахиж яаж эмчлэх үү гэдгээ. Тэгээ нэг зуралд бол тэгэл одоо бурхан болтол зуралд нь шүү дээ. Бидний юу чинь. Гэхдээ би нэг үеэд бол зөвхөн илгэний хавдартай өвчтөнтэй ажилладаг байхаа болоод энэ тэндээс сурсан энэ төлөх бөглөх хэмсгэний аргыг бас удаан хугацаанд ингээд үр дүн маш сайн гардаг хоргоо хавдрууд дээр бас хэрэглээд байгаа байхгүй. Тэгэхээр бамбай, мём, чамбрам, хөлийн судасны варикоз гэдэг одоо миний энэ зарим нэг хийгээд байгаа эмчилгээний аргуудаар эмчлэгдсэн хүмүүс бол маш олон жил уртаа хугацаанд амьдрын шүү дээ. Хортавдрын өвчтөөр өвдөж байгаа улсууд бол тодорхой хугацаанд байдаг. Дунджаар нэг 5-аас 10 жил ч юм уу те. Ийм баггүй. Тэгэхээр системтэй хийгдэж байгаа манай эрүүл мэндийн байгууллагын ажлаач бол гоё шүү дээ. Бид нар чинь бас ингээд тэр дээд байгууллагаас ирж байгаа тушаа шийдвэрүүдийг биелүүлэх гэж үзсэн. Тэгээ мэдээж тэр альва ажил хаана ундаг вэ гэхээр дунд шатны байгууллагууд тэр их унд юм билээ. Яг хэрэгжихтэй. Тэрийг анзаарах хэрэгтэй. Чанартай хийх хэрэгтэй. Тэр одоо тэгтээ бас хитийцсэн ямар их хүний өвчин зүйлээс давсан олон цагийн ажил оногдоод байх юм бол хэцүү байх л да. Гэтэ яг тэр шатндаа л ажиллаа аягүй сайн хийх хэрэгтэй л харагдсан шүү дээ. Тэгээд одоо тухайн өвчин болгон дээр ярих гэхээр бас нэлээд хэцүүлтэй. Бамбайн зангила, мём хоёр чинь жишээлбэл яг одоо энэс болоод үүсээд байна. Ингүүл та мёмтой болохгүй гэсэн юм бас байхгүй. Тий. Тэгээд тийм болохоор одоо мёмтой байж магадгүй шинжүүд илэрх юм бол ирж үзүүлээл шийдвэрлэхгүй бол ингүүл та мёмгүй болно гэд ингүүл та бамбай чи ингэнэ гэдэг юм байдгүй бас одоо байдгийн ганц нэг яри одоо энэ бамбайн өвчлөл төрөлттэй их бас жирэмсэлтэй их холбоотой байдаг юм байна. Тэг ингээд сонирхол ингээд хараад ингээд судлаад эхлэхээр урд нь тэгж анзаарж байгаагүй юмдаг бас анзаарч эхэлж байгаа нь юу гэхээр төрөх жирэмслэх гэдэг чинь их нарийн ажил шүү дээ. Жирэмслэхгүй байгаад байна. Би хүүхдээ чадахгүй болчиход байна гэсэн эмэгтэйчүүд байдаг юм байна. Миомасоо болоод байгаа муугаа ирд үзүүлдэг. Тэгээ миомын түлээд эмчтэд ингээ явахаар бас болохгүй нэхэр бамбайгаасаа бас байдаг чинүүд байдаг юм билэ. Тэгэхээр л ер нь эмгэлийг шүтэх, эмгэлэр үзүүлэх асуудал бол зайлшгүй хэрэгтэй л байгаа. Миний хувьд эмч хүн учраас яг ингээд бараа бүтээгдэхүүнийг ингээд зурагтаар яриад шууд ууж идээд хэрэглээд яваарай гэхээсээ илүүтэй. Тэгэхээс жоо айдий. Одоо энэ чинь аршааны хэрэглээ гэхэд манай эдгэний хавдартай улсууд дээр бас бодвочтой хэрэглээд зүйл байдаг шүү дээ. Аршааныг сайхан уу? Тэгэхдээ энд байгаа минералууд, агуулмжууд, фтор, холор, фром одоо нэг хүний биед агуулгах хэмжээгээр макро, микро гэж ангилдаг. Их хэмжээгээр байх хэрэгтэй, бага хэмжээгээр байх хэрэгтэй элементүүд гэж байдаг. Гэтэл энийг ингээд бид нар бас аршаан дагуулж байгаа агуулмжаас бодож байгаа зүйлхгүй бол фторын илүүдэлтэй флюороз өвчтэй шүд шаарлах өвчтэй хүн дээр фтор ихтэй флюороз өвчнийг үүсгэдэг тийм аршааныг байнгуулгаад ядаас болохгүй гэх чинь байдаг юм бэл. Илэгний бас нөгөө хавдартай хүнд өдрийн 2 удаа хар кофе уу гэж бас зөвлөдөг. Тийм тийм. Гэтэл нөгөө кофе уудаг хүн за миний элэг өвчлөлтэй юм чинь кофе уугаадсан чинь өөдөх нь эсрэгээрээ бас зүрхэнд нь нөлөөлнө тий. Тийм балбагнаад явчихсан. Кофеин гэдэг агуулмжтай тэр чинь нэг бета блокатор гэдэг юм нөлөөлдөг баха. Өвчлөлийг ингээд хаанаас хандж байгаагаар нь судалсан байдаг юм бэл. Орон нутгаас жишээлбэл уушны хавдрын өвчлөл их илэрсэн байх жишээ нь. Оо ямар сони энэ орон нутаг гэж. Тий. Тэгээд нийт хавдрын өвчлөл дотроос томоохон эмнэлгүүдээр хавдрын шилтгаанаар хандж байгаа хандлтуудын 64 ба түүнээс багагүй хувь нь орон нутгаас байна. Яг 50% хувиулах юм бол манай улсын хүн ам чинь 50% нь Улаанбаатар хотод ирж очин төлхөө суурьшиж болон ирж очин амьдардаг. 50% нь хөдөө орон нутагт амьдардаг гэдэг ер нь жоохон ойлгомжтой шүү дээ. Тэгээ ингээ хандаад байхаар орон нутгаас эсвэл орон нутгийн бүртгэлтэй хүмүүс байдаг байж магадгүй юм мэдээж. Гэхдээ 60 гаруй хувь нь бол хөдөө орон нутгаас хандж байгаа гэж байгаа. Тэгэхээр
алдаа эндэгдэл хожуу шатандаа онцлогдож байгаа эдгээр зүйлс нь бол юу зүгээр ингээд том утгаараа харуул мэдээж нөгөө нэг аслагдсан орон нутгууд болон дэд үтсийн асуудал бас байдаг. Онцлогооны хүртээмжийн асуудал бас байдаг. Тэгээд нөгөө 3 дугаар шат нь болохоор хүмүүсийн жаахан хэнэггүй дүү байдал байдаг. Эдгээр 3 зүйл нөлөөлдөг юм шиг санагдсан. Яг хөө мэдээж тоо баримт судалгаа харж байгаа л тэгж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр орон нутгийн хүмүүст буруучихгүй л дээ бас. Тэгээд манай систем дээр бас ямар алдаа байдгийг бол хүний нөөц байхгүй байна гэж хэлэх нь хаашаа зөндөө юмч бэлтгэдэ гараад идэг. Тэгээд тэр чиглэлээр хүмүүс зөндөө ажиллаад идэг. Тэгэхээр иргэдэд чиглэсэн нэг мэдээлэл бас хангалттай өгөх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь энэ хавдрын онцлогоо бас өөрөө эрт илэрсэн ч гэсэн идэхгүй бас хавдрууд бас байдаг. Хавдар болгоо эрт илрээд шууд имслэгдэг гэж суучлахгүй. Онцлогдсон ч гэсэн онцлогдчихлаа имслэгээ эхлээд тэгээд явсан ч тавилан бутай хавдрууд бас байна. Гэтэл эрт илрүүлээд сайн имслэгдэг хавдруудаа илүү ярих хэрэгтэй. Тэгэхээр одоо тим хавдруудаа ядаж эрт илрүүлээд сайн имчдэг байя гэж л зүтгэх хэрэгтэй юм байна л да. Өвдөөгүй бол нөгөө эрүүл гэдэг ойлголтыг та юу гэж авч үздэг вэ? Тий. Өвдөөгүй л бол эрүүлээ гэдэг нь бас болохгүй байгаа. Ягаад гэвэл миний одоо сая санаар гулгаж байхдаа миний өвдөг буугааг мэдлээ гэж штэ. Тэгэхээр заримдаа өөрийнхөө тэр ингээд хэлчихвэл их ойлгомжтой. Би өвдөөгүй ээ. Гэхдээ зүг зүгээр сууж байгаа л өвдөөгүй байж болно штэ. Гэтэл өөрийгөө нэг жоохон өөр юмд өдөр тутмын хийдэг ажилласаа өөр юм заримдаа хийгээд үзэх хэрэгтэй. Одоо манайхан марафонд их гүйж штэ. Марафонд гүйж ирээд би чинь бас гүйж чадахгүй байна. Миний амьсгал зөрчсөний үйл ажиллагаад ийм доголт тийм миний тулгуур хэрэгтний одоо юу өөрчлөлтөнд орцсон байгаа юм байх шүү гэдгийг оншилж байгаа улсууд байна. Эсвэл ямар нэгэн байдлаар одоо арай өөрөөр амьдралын хэмээгээс арай өөр байдлаар аялалд явж үзээд нойргуудалтай байгаагаа мэдж болж байна. Эсвэл одоо янз бүрийн юмнаас түгших хам шинжтэй байна уу? Сэтгцийн өөрчлөлттэй байна уу? Сэтгэл готролын хам шинж илэрж гин үү гэдгийг өөрөө анзаардаг. Эсвэл өөр юмнаас мэддэг тийм байх хэрэгтэй баха. Тэгэхгүй бол өвдөөгүй байгаа юм чи би эрүүл гэдгээрээ бас байвал бас хожимдчих магадaltaй учраас одоо манайд чинь энэ эрүүл мэндийг дэмжих төвүүд гэж байгуулагдчихад байгаа юм. Тэр нь яаж яана вэ гэхээр эрүүл мэндийг дэмжих төвүүд чи өөрийгөө харьцангуй эрүүл гэж бодож байгаа хүмүүс эмнэлэгт ирж хандаж үзүүлэхийг хэлж байгаа юм. Тэ. Тэрийг бас даатгалын системийн хэвтэйхэн зохицуулсан байдаг шүү дээ. Та даатгалаараа жилд 1-2 удаа өрсөн зэрэглэх үзлэгт хамрагдах эрхтэй гэж заасан. Тэгэх юм бол хүн төгшөөхгүйгээр би тэр эрхээ эдлэе гэд очдог. Тэгээд бас нэг үнэлгээний системийн тухай яриад шиг байсан. Оноо өгдөг гэд. Тэгээд татвараа төлдөг, торгуулаа сайн төлдөг. Дээрэс нь эрүүл мэндийн үзэгт хамрагддаг байх юм бол оноо өгдөг бол сайн байхгүй. Би одоо тэдэн оноотой их сайн хүн шүү. Яас гэсэн. Урсан зэрэглэх үзэгт хамрагдсан. Би тэгээд шулуун гэцсний хүртэл уран хүртэл орсон гэд. Одоо хүртээмжийн сайжирсан хүмүүс тэгээд эмбэг дээр очихоор өчнөө цаг хүлээж хэлээд шинжилгээ өгөн тэгээд баах юм болж тэгээд заа жингээ хас гэж гаргадаг гэд хүмүүст залхсан байдаг байхгүй. Тэгэхээр бид нар ч бас хүн жоохон сонирхолтой зөвлөгөө өгөх өмөр ш. Тэхийн тулд өөрийгөө нэг арай өөр юмар туршаад үз. Уулан далахад үз. Марафонд гүгээд үз. Дугуй унаад үз. Дугуй авахгүй бол тэгээд одоо яах вэ? Нэг өглөө босоод 10 сумяагаад үсэхгүй гар дээрээ. Тэгэхээр тэгэл алингаа алдчихвэл эрүүл биш л байх гэсэн үг шүү дээ. Хүмүүс юунаас болоод эмчид хитрхи оройтож очисан байдаг гэж та боддог бай. Одоо айдсаасаа болоод диско болвол нөгөө санхүүгийнхаа байдлаасаа болоод тий гэх юм уу. Тий. Ихэнх нь өөрхий бас хэнэггүй байдлаасаа гэж харагддаг. Гэхдээ өөрхий бас ахуйн шалтгаанууд байдаг л баг. Тэгэл одоо эмнэлгээр явж байгаа улсууд чинь эмнэлгээр явах чинь цаг бас зарцуулна гэж ойлгодог. Тэгэхээр яг хаа ажлынхаа одоо ойролцоо юм уу гэрийнхээ ойролцоо нэг жоохон сууд цаг гарах юм бол эмнэлгээр орж ирж байгаа улсууд байдаг байхгүй. Ойн хавар явж ирсэн нэмлэг байна. Тэгээ жоохон хүлээх цаг гарахаар нэг шинжилгээ өгч тийм үг ороод ирлээ. Тэр гоё. Тэр шинжилгээ өгчгөл гар. Даатгалаас нь тодорхой хэмжээний орлого эмнэлэгт орчих. Сайн л үз. Тэгээд тэр хүнд бол юу ч мэддэхгүй өөрийгөө үзүүлэл гараа явчихна штэ. Яг зүгээр архаг өвчний оншоор хэвтдэг асуудлууд бас байсан. Тэгээ тэр нь болохоор ингээд өөрсдөө мэддэг. Би сахартай. Би жингийн хөдөлтэй зүрхний юм артерийн даралт хэсэг өвчтэй. Тэгээ тэрүүгээр эмнэлэгт нэг жилд 2-3 удаа амжилт тэмцүүлчихэл гардыг ингээд. Тэр архаг өвчнийг одоо гэрээр нь хяндаг болё гэсэн систем байна. Тэр нь болохоор тэр нөгөө нэг тодорхой хэмжээний нөөцийн одоо хомсдолтой байгаа даатгалын тэр мөнгийг яг бүрэн эмчлэгдэх тэр айгүй сайн үр дүн гардаг тэр өвчнөө эмчлэхэд зарцуулъя гэсэн нэг тийм бодлого байгаа байхгүй. Тэгээд нөгөө төгөр архаг өвчнийг эмнэлэгт нэг 10 хоног хэвтүүлснээр бүрэн эмчлэхгүй маа гэдгийг ойлгоод
өрхийн имлэгийн системээр хяндаг болёо гэдгээ яриад байгаа байхгүй. Тэр маш зөв л юм байгаа даа. Уг нь бол тэгээд яг гоо хэрэгжээд эхэлтлээ бас жигдэртлээ бас удах тэр хооронд алдаа мадаг гарах бах. Тэгтэл зөв л хандлага юм байна. Дээрээс нь хүмүүс нөгөө имлэг эмчид хандхаасаа өмнө одоо Google сүүлийн үед ChatGPT-гээс тий өөрийгөө оншлоод бараг л нөгөө муу эмчээс дээр байна гэд амшлаад байгаа. Та энэний талаар бас санаа айлуулъя. Тэр бас байж болно л доо. Гэтэ буруу ташаа мэдээлэл яг зүгээр тэр чинь харьцангуй юмд одоо хүний хандлага байдаг штэ. Боловсралтай ийм улсууд одоо бүхний тийм болсоо гэж одоо их гоё ярьж штэ. Бүгд боловсрал эзэмшээ. Боловсралтай байснараа бид нар чинь өөрсдөө янз бүрийн гэмтэргээс хамгаалцдаг. Илүү дутуу юм татагдах нь багасчдаг. Залилан дэвтэх нь арай бага болчдөг. Боловсралтай байснараа хүн эрүүл мэндэд анхаарах хандлагаас өөрчлөгддөг байна л да. Тэгэхээр боловсралтай хүн гэдэг чинь аливаа юмнаас мэдээллийг олж авах чадвар суун. Аливаа юмыг сонсоод анализ дүгнэлт хийх чадвар суун. Юмыг унших, танилцах төвчээр суун. Тэр боловсрал хүнд яадаг вэ гэхээр ChatGPT рүү орох сонирхол төрж байгаа байхгүй. Энийгээр ороод үзчихье. Ингэдэг юм байна. Интернетээс нэг юм Google дээр харж энэ чинь ингэдэг юм биш. За би эмчтэр очиод асуучих. Тэгээ тэр ингээд хүн тийм бодол. Энэ өвчний хатлаар гоё мэдээлэлтэй ирээд өвчтөнд эмчтэйгээ ярилцах гоё байдаг байхгүй. Эмчээ минийх ийм байна. Тэгээ харсан чинь ийм юм байлээ. Та тэрийг юу гэж бодож байна гэдэг ингээд асуулт. Тэгэхээр эмч өвчтөй хоёрын хооронд харилцах гоё болж эхэлж байгаа байхгүй. Та тэгвэл тэр талаар жоохон мэдээлэлтэй байгаа юм байна. Ер нь энэ таны бодлоор яг танд байна уу наад чинь. Та яг энд ирсэн шалтгаан нь юунаас болоод өвдчих гэж та өөрийгөө бодож байгааг асуух би дуртай байхгүй. Тэгэхээр хүн хэлдэг байхгүй. За одоо би ч одоо ерөөсөө л энэ хөдөө дандаа л нэг одоо нэг арх нэрж уугаал ингээл байгаал гэсэн. Эсвэл би багадаа нэг шар авч ирсэн. Тэгээд манайх гэртээ нэг шприцтэй хаяа гадны хүн тарьчаал өөртөө тарьчдаг юм байсан ингээл. Тэрнээс нь сүүлийн жоохон ядраад байсан энэс л болчихоо даа гэл. Иймэрхүү байдлаар ингээд чиглүүлж өгдөг л дөө хүн. Тийм. Ийм юм байгаа. Тэгэхээр яг тэр зөвөө зөв. Одоо мэдээллийг авах хэрэгтэй. Тэгээд одоо энэ бас нэг онцлогооны төвүүд байна штэ. Бид таамаг дэвшүүлье. Та эмнэлэг тандж магадл гээд урайтай. Нэг тийм урайтай байсан баха. Би л өглөө уншиж ирсэн. Зам дээр харагдчихсэн. Тэр бол яг онцлогооны төв гадаадын франчайзинг байх л да. Гэхдээ л манад ингээд эртэдрүүлгийн нэг юм төв байгаа байхгүй. Ороо шинжилгээ аяар үзүүлдэг. Тийм, тиймэрхүү. Тэгээд магадлалаа үзээд тэгээд алдаатай гардаг юмуд байдаг л баг. Тэгтээ бас ондог нь илүү байж таараа шүү. Тэр чинь дэлхийн шинжилгээ ухаан юм чинь. Одоо тэгээд тийшээ явж байгаа бол одоо хүний царайгаар AI-аар таньдаг тийм одоо тийм софтвер гараад ирсэн. Тэрнийг бүр програмчлаад явъя гэсэн төслөч явж байгаа юм байлээ. Тэр одоо манай нэг эмч залуугийн хийгээд байгаа тийм төсөл гэдэг юм аа. Тэр бас болох л байх. Яванда хүний царайгаар, хүний өмнөх датагаар гэдэг юм уу эсвэл одоо ингээд өгнөлт гаргацдаг тийм. Тэгэх юм бол тэрүүгээр сандхал хэрэгтэй. Эмнэлэг дээр очиод нөгөө эмнэлэг гэж томрохгүйгээр өөрөө зүгээр нэг сайхан алхаж явгоотой өө ийшээ ороод цаганд байдаг, утсан дээр байдаг тийм аппликейшнүүд тийм шүү дээ. Тэгээд тэр чинь өөртөө хайртайгийн шинж болно шүү дээ. Тэр чинь нэг юм дэлхийн хөгжлийг дагсан одоо энэ эмнэлгийн тоног төхөөрөмжүүд эрүүл мэндийн тоног төсвүүд гэрийн тавилах шиг болно гэдэг байна шүү дээ. Тэр магадгүй шүү дээ. Одоо даралтны аппарат гэртний байж идэг. Нэг том монитор асаагаад өөрийнхөө бүх шинжилгээнд биеийн дулааны өөрчлөлт, энерги өөрчлөлт, одоо тэгээд харцны хэлний ярианы дуу хоолойны өөрчлөлт, зүрхийн цогцлтын болон одоо байдлаас ингээд шалтгаалаад биеийн дулаанаас судасны уян хатан чанарыг үздэг болчих юм билүү те. Тэр гэрийн тавилга руу шилжүүл тэгээ сайн л байна. Тэгэх юм бол тэр болгон бидэнд тустай эрт идрүүлээд дараа нь эмсгийн асуудал гараар хийдэг юмнууд бид нар хийдэг болоод явчихна гэсэн үг байхгүй. Тэр AI болохоор би миний анзаарснаар тэр жил болгон манай улс чинь цэрэг татлага гэж ярьдаг. Төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүжүүлэх хөдөлгөөн гэж ярьдаг. Тэгээд сургууль төгсөж байгаа оюутан болж байгаа залуучууд эмэгтэйчүүд дээр ингээд цэрэг татлагаас ахуулаад тэр чинь эрүүжүүлэх хөдөлгөөн байхгүй. Давхар цэрэг татаад байгаа нь цэрэг татах гэдэг бас биш шүү дээ. Тэгингээ үзээд эрүүл мэндэд давхар хяналт тавьж байгаа л арга байхгүй тэр чинь. Манай нийгмийн эрүүл мэндийн боловсрол, нийгмийн эрүүл мэндийн ажлууд гоё шүү дээ. Сонирхоод судлахаар цогцоор нь ойлгоё гэвэл шатны эмнэлэгт ажиллаж үзэх хэрэгтэй юм билээ. Түрүү хоёлаа нөгөө RFA гэж яриадсан чинь яг ингэ бодсон чи хүмүүстэй яг юу юм бэ гэдгийг хэлэг байгаа даа байхгүй. Тэгээд хаалгаагүйгээр төлөх хэмжлэгээ RFA хэмжлэгээ гэж яг юу хэлээд байгаа бэ? Энэ бол яг зүгээр манай Монгол улсад хөгжсөн эмчилгээний одоо дэлхийд аяар хөгжиж байгаа шинэлэг бөгөөд одоо сүүлийн 30 жилийн хугацаанд маш хурдтай сайн хөгжсөн, маш үр дүнтэй эмчилгээний аргын л нэг. Зүгээр ингээд radio frequency ablaze, microwave ablaze, cryo ablaze, reversible electroporation гэдэг хит байгаа. Зүгээр халуунаар юм хүүтнэр төлөх арга л ойлгочиход болно. Хит халуунаар, хит хүүтнэр хавдрын эсийг хөлдөөд төлнө.
Тэгэхээр хавдрын хэсгээр ингээд цуцсан дотор эргэлдэж байгаа хавдрын хэсэг барьж аваад хөлдөөчих юм шиг ойлгоод байгаа. Үгүй. Тухайн аль нэгэн эргэтэн дээр үүн дээр зүгээр цуллаг эргэтэн дээр байгаа хавдар хамгийн үр дүн өгöd байгаа нь илгэний хавдар, охины хавдар дээр л үр дүн сайн өгöd байна л да. Уушгины хавдар дээр бас боломжтой. Гэхдээ туяа хийм эмсгэр илүү үр дүн өгöd байгаа байхгүй юу? Тийм учраас зүгээр томилоод хэлэхэд илгэний хорт хавдар жижиг 3 см ба түүнээс доош хэмжээтэй байгаад эрт онцлогдчих юм бол тэрийг одоо халаах юм уу түлхэхээр төлжил мислаар авсантай адилхан үр дүнтэй байна гэж ойлгож хэрэгтэй юм байна. Ийм. Умаг умагийнх нь болохоор хоргүй юм шүү. Бамбай хорт хавдар дээр бол цөөхөн хийж байгаа. Бамбай хорт хавдраас ерөөсөө тэр Bethesda гэдэг оншин үнэлгээ байгаа. Тэр нь Bethesda 3 дотроо хэдийн янз. Тэрнээс нааш 1 2 гарсан. Тэгээд тэр papillary thyroid microcarcinoma гэж байдаг. Тэр нь бол бас сайн үр дүн өгдөг. Тэр дэлхийн тэр түлээд байна. Манайхан болохоор одоохондоо жоохон хаширлаад тэр follicular anaplastic тэгээд medullary 3-ыг бол түлэхгүй байгаа. Papillary-г бол яг зүгээр Bethesda үнэлгээг нь харж агаад гайгүй бол түлнэ. Бусдаар бол аваад байгаа. Урд нь бол умаа авдаг байсан гэдэг. Умааг бол миомын шалтгаанаар бол том бол авна штэ. Зүгээр олон гэхдээ жижиг миом. Эсвэл ганц нэгхэн 5 см дотор байгаа миомыг бол түлж болоод байгаа. Гэхдээ би нэг зүйлийг ажиглаад байгаа нь тэр нөгөө умаан миомыг тижиж байгаа артерийн судсыг нь сайн түлчих юм бол хажууд нь жижигхэн байгаа миомууд дагаа жижигэрчдэг юм бэл. Ягаад тэгэхээр тийш очиж байгаа артерийн судсууд нэг байсан л байгаа байхгүй. Тэгэхээр тижийлэг болоо жижигч. Тэгэхээр энэ үр дүнтэй арга мөн энийг бол яг ингээ хийгээд байна. Тодорхой үр дүнд хүрээд хүлийн зөвшөөрөгдөх учиртай цаг хугацааны асуудал. Дэлхийд даяар одоо энэ бол альтернатив эмчилгээний арга юм аа. Буюу өрсөлдөх эмчилгээ нэг сонголт юм а гэж ярьж ирсэн бол одоо батлагдсан. Одоо манай гадаадын номууд дээрч том ихтгэлүүд дээрч дулаанаар болон хүйтнэр түлх эмчилгээ нь мислаар авахтай адилхан нэг төвшний одоо жижиг хавдар дээр шүү эмчилгээ юм а гэдэг хүлээн зөвшөөрдөд дэлхийн стандартад орцсон байхгүй. Энэ болтлоо их зүйл туулсан байгаа. Дараагийнхны хөхний хорт хавдрын жижиг хорт хавдрыг хүйтнэр түлх хөлдөөх эмчилгээ нь одоо бас шилдэг арга байна гэдгийг бол хүлээн зөвшөөрөөд Японы анагаах ухааны салбар 27 оноос эхлээд эмчилгээний нэг төрөл болгож оруулж байгаа юм. Тий. Хөхний хавдар дээр шүү. Бамбай дээр бол хоргүй хавдар, эмэгтэйчдийн умаан дээр бол мөн хоргүй хавдрыг. Хорт хавдар бол одоо зөвхөн илгэн дээр, уушгин дээр л яригдчих. Мөн хөхөн дээр бас яригдчих байгаа. Тэгтээ түгээмэл хийгдэг манай дээр бол юу шүү дээ. Илгэний хавдар. Тий. Одоо тэр бамбай хавдрыг болохоор хаана төлж байгаа вэ ер нь? Одоо нэгдүгээр эмнэлэг манай хавдар дээр манай Монгол Япон дээр тэгээ ганц нэг хувийн эмнэлэгт байгаа. Тий 3 4 бас болсон байна тий. Даатгалд орцсон байсан. Тэгээд энэ хэд хэдэн хүмүүсийн одоо маш хүчин зүтгэлээр орсон баггүй даатгал. Тэгээд яг энэ чинь нөгөө нэг яг амь насанд шууд нөлөөлөх үйс биш. Тэгтээ эмсгийн үр дүн сайн гардаг. Орлуулагдах эмчилгээ нэм гэдгээр даатгалаас одоо хасагдчих гаалах шиг байна. Даатгал дээр одоо зарим нэг одоо өвчнүүдийг бас даагаалаа байна. Гэтэ яг муухай байж болно. Гэхдээ эмчилгээний үр дүн төгс гардаггүй. Тийм эмчилгээний аргууд бас байдаг байхгүй. Төгс гардаггүй. Энийг хийсэн ч 6 сар л амьдрын хийгээгүй ч 6 сар л амьдрахаар өвчнүүд бас байдаг. Тэгэхэд тэрэн дээр л 5-6 сая төгрөгийн нэг удааг хэрэгсэл. Дахин хэрэглээл ингээд хийгээд идэг эмчилгээний аргууд бас байдаг. Тэгэхээр харамсмаар татвар төлөгчдийн мөнгө чинь даатгал төлөгчдийн мөнгө болж хувирж байгаа байхгүй. Тэр чинь одоо ингээд зөв зөв байндаа тусуул өгнө илүү хэрэгтэй. Төгс эмчилгээх радикалны эмчилгээ гэж ярьдаг юм бид нар. Төгс эмчилгээтэй олон жил амьдрах өвчнөө эмчлэх нь илүү үр дүнтэй байтал одоо зарим хорт хавдрын өвчлөл бол зүгээр харгацаасан хөнгөжлөх эмчилгээ байдаг байхгүй. Тэрэн дээр л ингээл өчнөө сая төгрөгийн нэг задлал хаяад хэрэглээл гардаг. Тэгээд нөгөөх нь хэдэн сэтгэн сарын үр дүнтэй жил хүрэхгүй үр дүн гарч байгаа тохиолдлуудаар хийгээд авах хэрэггүй байхгүй. Зүгээр байсан адилхан үр дүн гараад байгаа юм чи яах юм. Тий хийгээд хийхгүй байх хоёрыг баланслаад үзэхээр баг ойролцсон. Яг хөө мэдээж нэг хүний гэр бүлийн хувьд бол миний аав ээж, миний эмээ өвөө ганц сар ч гэсэн илүү амьдрах над сайхан л та. Гэхдээ ингээд том утгаар нь бодохоор ингээд үр дүн баг өгөхгүй байна да. Баг адилхан байна да. 6 сар амьдрах юм. Гэхдээ хийхгүй байсан чи өөрийнхөө инерцээр 6 сар л амьдрах юм байна гэснийг тийм сонголтыг бас эмч хүн бодох хэрэгтэй юм байна. Бас маш олон нөгөө хөлийн вений судасны өргөсөлт хүмүүс айгүй мессаж дэлгэдэг шүү дээ. Энэ дээр та төлөх эмчилгээ ямар юутай явагдчих вэ? Энэ төлөх эмчилгээний аргыг бас Монголд нэвтрүүлэхэд гаргаж оролцоод
Тэгээд эхний үедээ нилээд идэвхтэй явсан. Тэгээд яг тэр чиглэлийн мэрэгжилтэй эмчтэр дээр хүмүүс илүү очдөг юм байна. Би ч тэр чиглэлээр танигдаг учраас хин над дээр ирэх юм. Тэгээд энэ эмчилгээний арга нь өмнө нь мислаар авдаг байсан, сугалдаг байсан, лазераар төлдөг байсан бол одоо радио фреквенси амплификатор төлдөг басныг л би танилцуулсан. Тэгээ энэ бол би өөрөө хүртэл хийлгэсэн шүү дээ. Сайхан болж илээ. Удаан хугацаанд зогсож ажилладаг улсуудаар олон төрлийн эмэгтэйчүүдээр хөлийн судасны өргөсөлт үүсчдэг. Тэгээ явандаа тэр сахарын эмэгтэй хавсархаараа муха шахсаар үүсгээд ингээд алстаа ингээ хүчил үүсгээд. Тэр чинь одоо ингээ заавал ингээ юм товоож овоож гарч ирснийг судасны өргөсөл гэж гин үү? Эсвэл ингээ зүгээр жоохон хөхрөөд ингээ олон толон болцсныг хийж тэр нь бас арай өөр. Тэр нэг спайдер байна гэдэг аалзан байна гэдэг гоо сайхны асуудлаас ярьдаг. Тэр нь арай өөр. Миний яриад байгаа чинь болохоор энэ хөлийн судасны өнгөц байна. За өргөсчдөг. Одоо нэг булчингаар хусчигдаагнууд нь тэгэхээр доод мөчн дээр нөлөөлчдөг байхгүй. Тэгэхээр энд нь түлээд энд нь оймс өмсгснээр хурдан итгэдэг юм л юм шиг. Хүндээ ямар завиртай байдаг вэ? Ер нь удаан зогсохоор чилж өвдөн. Тэгээ яг бүр хүндрэхээр шарх сорын үүсгэхээс гадна уушны венийн судасны торон үүсгдэг тийм аюултай байна. Тэгээд энэ айхтар хүндрэлэн тэрэлтэй. Тэгээ хоёр талдаа энэ үдийн судасны бүдүүрлэг бол явандаа энэ юу хөлний удаан алхах гүйх хөдөлгөөний дутагдлыг л үүсгэдэг. Ийм л юмгийг үүсгэдэг. Урдсан сэргийлэх боломж байгаа юу? Аимс өмсөх юм бэлээ. Удаан зогсож сууж офисын ажил хийдэг. Зогсохоос илүү тэ офист ингээд суудаг болоод шүү дээ. Компьютерийн ард суугаад тэгээ айгүй тэмцээ чанга бэлхэн цэг зүүчдэг. Эсвэл ингээд тэлэлчдэг. Эсвэл ингээд удаан хугацаанд ингээд суугаал, зогсоол ажилдаг. Удаан цагаар 0 суудаг хүмүүс ч хамаарх юм билээ шүү. Тийм улсууд энэ хөлийн судасны бүдүүрл үүсчдэг байхгүй. Тий. Тэгээд олон жил жирэмсэн явсан эмэгтэйчүүдээс үүснэ. Тэгэхээр ер нь энэ хөлийн судасны нэг аимс ба шүү дээ. Тэрийг зүгээд байт юм. Баслууд хийж явах хэрэгтэй юм. Шамбрам тэр хоёр холбоотой байж болдог уу? Байж болно. Тэрийг харьцуулсан судалгааг би нэг сонсч ийсэн. Шамбрамтай хөлийн судасны бүдүүрлэлтэй. Тэгээд жилүүдл жинтэй болсон тэгээд. Харин би яг нэг солонгос эмчирчүүлэг тэгээд сонсч ийсэн байхгүй юм. Тий. Шамбармын эмчилгээнд дээр бол одоо төлөх эмчилгээ хийж болж байна. Яг нь төлөх эмчилгээний олон улсын эксперт хийж байгаа учраас нэрээ төлөх эмчилгээг илүү яриад байгаа шүү дээ. Харин тий. Тэр чинь бас ярих гол хүмүүс л аяг сонсгоо. Төлөх эмчилгээ яг хамтаа зүгээр эмчилгээний нэг л арга. Нөгөө өөрөө мэдээд байгаа хүмүүс бас гаргаж таниулмаар байгаа байхгүй тий. Заавалчгүй ингээд мис заслын аргаар хийх биш сайхан түлээлтүүлээд хүнд өөрт нь завиргүй. Тэгээ одоо эмчтэр завиргүй шахаад завир бахтай тий. Төлөх эмчилгээ хийгээд байдаг энэ эмч байна гэдээ бас таньдаг болоод. Тэгээд ийм юмыг төлж болдгоо энийг төлөвлөл яах вэ гэдэг их явуулдаг. Их гоё тэр нь. Их зөв бодож байгаа байхгүй. Энийг төлдөггүй та нэг үзээч энийг өөр аргаар эмчлүүд яадаггүй гэдэг. Тэгээд төлдөг эмчилгээний аргуудаас би яг нэг хийгээд дээдгээс биш арай өөр аргуудаар өөр өвшөнд хийж үзсэн. Бас болдог юм билээ. Нэг охины энэ том хүзүүн дээр ургасан том артери вены малформацийн хоргоо хавдрыг төлж үзсэн. Бас нэг залуу дээр бас нэг өөр байрал дээр гарсан төлж үзсэн. Тэгэхээр энэ артери вены малформац, гем ангиом, арьсан дээр гарсан, арьсны доор гарсан иймэрхүү тийм массуудыг бас төлж үзсэн. Тэгээ үрдэн өгдөг липом гэдэг одоо ийм том бундуу байдаг шүү дээ. Ийм тэнд гарцсан. Тэгээд их царай муутай харагдулдаг. Тэдрийг судсын бөглөх бас түлх арга нас хэмжтэй юм л. Мислаар авахгүй бол түлээж жижигрүүлэх. Тэсэн дотроо тийм өөхөн ид, усрахыг ид, судасчлалттай идүүд байгаа даахгүй. Түлх эмчилгээ чинь тэрийг л багасгана. Өөхийг хайлуулад, усыг ууршуулад, судасчлтыг умайлгаад гатаач гэсэн үг. Тэгэхээр арьсан дээр нөлөөлөхгүй ч гэсэн объемороо жижигэрдэг. Объемор гэдэг нь үндсэн эсвэлгээр жижигэрдэг юм байдаг юм бэл. Гэхдээ тэр ч одоо эхлээд нөгөө нэг хавдрын чиглэл юм байна уугүй бас эхогоор харах. Эсвэл эхогоороо нөгөө юм доплер судасчлт өгж аавна. Үгүй бол контраст тооцогч байс ашиглаж харна. Тэгээд за энэ зүгээр юм байна гэж яах юм бол төлөндөө. Тэгээд одоо бол ерөө судасчлт руу л дайрдаг болсон шүү дээ. Яг тижээж байгаа судас. Арьсны төвшөндөө судас хангамж байхгүй. Яг нөгөөтхөө арьс л өөр хангамжтай байгаа. Арьстай холбогдсон судасны төлхөөр харалцдаг юм л. Тэхгүй байх хэрэгтэй. Тэгээ юм л хийж үзэж байна дөө. Одоо тэгээд аваа ойлгодог болоод байна шүү дээ. За ингээд бит хоёрын өнөөдрийн ярилцлага маань бас өндөрлөх төгсөж байна. Ингээд сүүлийн хэдэн хормыг танд үлдээ. Тэ? Та бас үзэгчтэй хэлэх үг байл. За тэгээд түрүүн хэлсэнчлэн одоо бүх нийтийн боловсрал их газар авж байна. Дээр үед бол одоо элитийн боловсрал юм гэж байсан гинэ. Зөвхөн одоо амар онц сурдгууд нь юм уу боломжтойнууд нь л шалгарч явдаг тий. Гадаад дотоод ихтэй сургууль шалгарч ордог байсан бол одоо бол хүсвэл ямар ч сургууль бүртгүүлээд орж болдог. Мэдээ тодорхой шалгуур давах бах. Гэхдээ боловсрол эзэмшиж гэвэл одоо гэрээрч танхимаарч аль нь боломжтой болчих. Тэгэхээр боловсрол эзэмшиж байгааг хэрэг юу вэ? Эрүүл мэндийн боловсролоо ахиулан эзэмшээрээ эрүүл амьдрах, эмнэлэгт хандах,
бүр болохгүй ээс асуух байдлаар эрүүл мэндэд анхаараарай гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр ийм гоё юм зүүж ирсэн. Нэгдүгээрт би бас одоо гоёх гэж бас ингээд хүн сонирхож хараад энэ одоо юу шашны хүн ороод ирвэ гэж хараасаа гэж бодсон. Тэгээд анхаар тийм биш хүн чинь яг иймэрхүү содын юм. Тэгээд зөөгээд ирсэн. Тэгээд бүх одоо шатандаа л хүмүүс эрүүл амьдрах. Одоо манай Монгол улсын эрүүл мэндийн салбарын гол зорилго бол нийтээр нэрүүлжүүлэх, тэгээд иргэдээ урт наслуулах ийм л зорилт бас тавьдаг нь шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ одоо гоё эрүүл амьдрах хэв хөвшил маягт суралцаарай. Хэрвээ танд ямар нэгэн зөвөр байдагч байсан эмнэлгийн байгууллагаар те ирж хандаж бас бие үзүүлж агаарай гэж хүсье. Баярлалаа. Тэгээд өнөөдрийн подкастн дээр оролцож байгаад их баяртай байна. Өмнөх хэд хэдэн дугааруудыг үзсэн. Та хамт ажиллаж исэн эмчнэр маань бас орсон байсан. Тэгээ ер нь бас ингээд хамгийн хүмүүсийн анхаарч үздэг энэ платформ ч одоо Facebook байж гар утснаас телевизээр гэхээс илүүтэй радиогоос гэхээс илүүтэй гар утсаар хүмүүс их мэдээлэл авдаг. Одоо хөдөө орон нутгууд дээр ч гэсэн уулан дээр гараад би ингээд 5G орцсон байна эдэргээд ингээд хөрхөн юм хийгээд идэх хүмүүсийг харсан. Тэгэхээр хамгийн их үздэг энэ платформоор те гарч байгаа гоё подкастт оролцсонтой их баяртай байна. Эрүүл мэндийн чиглэлийг сонгоо авч байгаа. Их баярлалаа. Тэг хүмүүсийг хэрэл хаагуул хийж тэгээд нарийн мэргэжлийн нэлээд эмчтрийг оруулсан байсан. Тэг хүмүүс чинь ингээд энэ ярьж ийн юу ярих нүгээ сонсог те. Тийм бас нэг дөрүүд бас байдаг штэ. Тийм хүмүүсийг бас их онцож оруулдаг нь их таалагддгийн. Тэгээд одоо подкастыг үзэж байгаа хүмүүстээ их баярлалаа. Цаг гаргаж одоо бас ярьсандаа өрсөнд их баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн манай дугаарт хэрвээ танд таалагдсан, танд хэрэгтэй мэдээлэл гэж үзсэн бол та бүхэн өөрсдийнхөө хайртай дотны хүмүүс рүүгээ шеэр хийж илгээгээрэй гэж хүсье. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.